Залуучуудаа та нар хэрвээ улс төрийн итгэхгүй байвал та нар ирээдүг тэд тулгаалсаар л байна. Ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ажилгүйд ядуурт хамгийн их өртөмхий байгаа хэсэг нь залуучууд, эмэгтэйчүүд байна. Автомны одоо зогон дээр дамтгүйгээр брэнд бол тэдний сонголтоо. Бидний амьдрал энд өрнөдөг. Бидэнд харин 2-3 метрийн боломж байхгүй. Алга. Хотод амьдралгаа болооч хөдөөнөөч амьдралдаа. Тэгээ бид нар одоо хайчихгүй, сорон дээр очих уу? Төлөг хулгаасанд нь бол хууль үйлчлэнэ. Төр хулгаасанд нь үйлчлдэггүй ийм л цаг үед бид нар амьдарч байна шүү дээ. Чамаг хятадуудад зараа явсан дараа чи гадаадад офшор гараа явчин чи яа? Миний мэдэж яв. Мэдт юм уу? За мэдхгүй. Бидний ирээдүйн боловсрол бизнесийн өгөөш байх ёстой гэж юу? Монголын ард түмний ялах байх ёстой юм аа. Амааг доромжилж бодно. Монголын минь доромжилтаа гэж өгшөөрөхгүй. Би Монголынхаа эмчнэрт итгэдэг, бахархдаг. Харин тэд итгэдэггүй, нисдэг. Энэ улсын хувьд харах цаг ийм л баас юм аа. Ард түмэн өөрснөө үзэг хараг. Тэгээд ингээд дээрлэхүүлээ сууж. Би 8 жилийн өмнө энд сууж ирсэн. Одоо зогсож байна. Төр өөрчлөгдөн гэсэн миний мөрөөдөл биелээгүй. Харин та нарын. Сэдэв телевиз Төмний захиас нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарт эмнэлгийн байгууллагын чанар хүртээмжийн асуудлаар иргэдийн үзэл бодол, байр суурийг одоо та бүхэнд хүргэж байна. Миний хувьд энэ эрүүл мэндийн байгууллагын хувьд одоо энэ чанар хүртээмжийн тал дээр ямар бодолтой байдаг вэ? За хүртээмж яах юм уу юм чанарын хувьд удаа үгүй ярих юм аа. Тэгээс дан харцааны хувьд ч гайгүй юм ба шүү дээ. Энэ хэдийний юм байсан одоо ч гэсэн гайгүй л байх юм ба шүү дээ. Улсын эмнэлгийн хувьд уу? Тийм. Ер нь ачаал ихтэй гэж боддог. Тийм. Ерөнхийдөө бол манай эмнэлэгч нь манай улсын эмнэлгүүд л ерөнхийдөө ер нь бол сайн л идэвхтэй үйлчлэлийн ял дээр л тийм. Саяхад ер нь одоо горол сэтгэлд хүржлээ шүү дээ. Эхний ялхсан эмнэлгүүд одоо чадлынхаа ярил ажиллачлаа шиг. тэгээд тааны Оо сайн ярих юм байхгүй. Тийм. Чанар хүртээмжийн талаар бол ирсэн. Энэ өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд бол чанар Өрхийн эрүүл мэндийн хувьд бол чанар сайтай манай энэ эрүүл мэндийн хувьд бол тийм. ер нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхэд тулгардаг асуудал байна. Ер нь алгаас эмнэлгийн байгууллагаар өөрчлөлж байгаа. Улсын эмнэлэг ялангуяа ачаал ихтэй учраас очир дараал ихтэй. Тэгээ одоо хүссэн үедээ үзүүлэх цаг хугацаа айгаа хоор юм бол гэж боддог тийм. хөдөөний сэрж амт нөгөө захин махмаар аавна гэдэг нэг тэрэн дээр нь жоох юутай байлдаг болохоор тэрнийх нэг их юу гайгүй л тийм. Очир дуурайны асуудал хэцүү дээ. Тийм. Одоо гондоо нэг шинжилгээг нь тэгээд чинь өрх чинь төдөн тэгээд одоо 3-4 хоногийн цаана нэг өдөр цаг тавуулдаг. Тэр нэл жоохон тийм үнээс. Ер нь одоо хэсгийн эмнэлгүүд гайгүй дайггүй. Тэгээд энэ том эмнэлгүүд дээр ачаал ихтэй үзүүлэхэд тий. Үйлчлэлийн тал дээр заримдаа бол энэ том эмнэлгүүд бол бас их давалдaltaй. Очир дараал ихтэй өдөртөө үзүүлж чадахгүй. Инжилгийн үйлдвэрлэлээс цагтаа одоо үгийгсэндээ өгч чадахгүй нэлийн хүлээгдэлтэй өгдөг. Нэг тийм толгорох асуудал бол гарч ирдэг байхаа. Жохон очирлж хүлээх юм л асуудал байна. Уг нь урд өмнө бол байлгүй байх. Энэ очир дугаарын асуудал айгүй хэцүү шүү дээ тий. Ер нь хөдөө орон нутгийнх юм бол очир дугаар авахд 40 хоног хүлээн гэсэн. Тэгээд одоо ч гэсэн ер нь тийм байдаг л байна. Яг миний хувьд бол очир хүлээх гэж нэг асуудал. Одоо энэ улсаас гарч байгаа энэ эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт чөлөөлтийг та нийлж чаддаг. Чөлөөт идэлгээ дардны юм байн гардаг тэгэхээр очир дараалны их ерөөсөө тэргүүл. Одоохондоо яг идлэг үл шүү дээ. Эрүүл мэндийн даатгал нэр төлөөлөдөг яг тэрнээс бол би үнэндээ яг юу авч үзээгүй. Нөө ашиглаж байгаа. Яг энэ эрүүл мэндийн даатгалаас ашиглаад дэмжиж явж байгаа. Ер нь хийдэл яг. Тэгээд нөгөө яг улсын эмнэлэг чинь тийнд оч энд оч гэлгээд идэг болохоор ерөөсө болж өгөл нөгөө хөдөөн сэрж байгаа бид нар чинь цаг хугацаа багтаа. Тэгээд ер нь хувийн эмнэлэгдээ тиймэрхүү юмар явчихдаг шүү дээ. Тэрнээс нөгөө чөлөөлөд хөнгөлөөд исэн юм бол нэг мэдрээгүй л энэ одоо эмнэлэг чинь. За мэдээлэлж байгаа юм баг чадаад муухан даа тийм. Тэгээ одоо бол яг хүүхдүүдийн хувьд нөгөө шүдний юм бас орсон. Гэтэ бас идэлж чадаагүй л явж байгаа жишээ зөндөл байгаа хта. Хувийн эмнэлгийн хувьд хувийн эмнэлгийн үн өртөг хэрвээ гэж боддог. Тэр нь тэрэн дээр таны санал бодол. Хувийн эмнэлэг зарим нь л хитрхи өндөр үнэтэй байдаг. Тэгээд яг нөө үн дагаа чанар гэдэг юм уу?
зарим нь хямдхан ч гэсэн бас ямарыг бид нар бол сайн мэдэхгүй ш. Тэрийг бол улсаас яг энэ үнэхээр сайн лабораторитой, муу лабораторитой гэдгийг тодорхойлж өгсөй болов гэж бодож байна. Ер нь одоо эмнэлгийн байгууллагын тал дээр танд хэл санал гомдолч гэдэм үү санал хүсэл байгаа юм. Улсын эмнэлэгт ялангуяа ачаал бол маш их байдаг. Тийм учраас нөгөө төвчээртэй л ижил үзүүлдэг болохоор одоо нөгөө хувийн эмнэлгийн үнд зохицуулалт хийх хэрэгтэй байх гэж боддог шүү дээ. Ер нь бол үн үртгийн үед даатгалын асуудлыг ч гэсэн тий. Хосын эмнэлэг рүүгээ хувийн эмнэлэг рүүгээ сайн чиглүүлээд өгөх юм бол энэ бас арилж магадгүй л. Энэ очор дуурайг л ямар арга байдгийг багсах. Тэр л байна. Одоо нэг юм шинжилгээ нэг юм үзүүлэх болохоор л тэгэл нэг юу цаг нар заасан 2 3 хоногийн цаана 7 8 хоногийн цаана тэгсэн байх юм шүү дээ. Шудраг шуурхай, соёлтой ш гэдэг юм уу тий. Нэг эмчээс юм нэг сувлагчаас нэг юм асуухад уурладаг ч юм уу 2 дахиад асуухаар тийм асуудал их л байна. Очор дугаар гэдэг рүү нөхөр хэцүү. Энийг бол одоо олгож явахад бас нэг яхан өдөр болгон өгмөр юм уу та. Ер нь тэгэхгүй одоо нэг сар дүнгэж гарангуут өгнө гэчихэл тэгэл ирсэн чинь очрлуулаад ирсэн чихдэх юм бүр юм болж ижил нэг дартны хань авдаг шүү дээ. Бид Төмний захиас нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт за эмнэлгийн байгууллагын чанар хүртээмжийн асуудлаар иргэдийн байр суурь үзэл бодлыг та бүхэнд онцоллоо. Сайн байцгаана уу? Сэдв телевиз Төмний захиас нэвтрүүлэг. Өнөөдрийн сэдв бол эрүүл мэнд. Эрүүл мэндийн салбарын тухай хэдүүлээ ярилцсан хоорондоо. Энэ манайх чинь уг нь бол тэр дөнгөж нэг пиализмээс салаад тэр тусгаар ус болоод тэр 11 онд л болсон л да зүгээр тэр чинь түүхэн үйл хөдөлгөөнийг ашигласан бас ловсгоо самбаатай. Тэгэл тэрнээсээ одоо ардын хувьсгал гэгдээд байгаа бидний жанжины тэргүүлсэн тэр хувьсгалчдын тэргүүлсэн тэр хувьсгалч нь мандал хийгдээл төрөө засгаа өөртөө бариад эхлэхдээ дөнгөж тийм нэлх нэлзраа дөнгөж 21 онд хийгдсэн хувьсгалч одоо 24 он гэтэл ардын эрүүлийг хамгаалах гээд байгууллагатай болцсон. Тэгээд 30-аад он хавцаанаа яамтай болсон байдаг юм биш. Эн чинь одоо тухайн улс үндэстний гэсэн тэр дарга удирдлуудын санаа сэтгэл ямар айхтар чанга нягт байдгийг л одоо харуулж шээ та ардаа авч байгаа. Тэгээ одоо сая сурвалжлага үзлээ хэдүүлээ бид нэр тэгээ ерөнхийдөө энэ улсын эмнэлгүүд ачаал ихтэй гэдэг байгаа. Тэр эмч совлогч хүн биш тэр үзүүлж харуулж байгаа ард иргэдэн тэгээд шүү дээ. Ачаал ихтэй гэдэг. Оочр их байх нь шүү дээ. Ер нь дандаа оочр дугаар голцоо яригдлаа. Ганц нэг удаа тэр эмч совлогчны ааш мараад яригчлээ. Гэхдээ би зүгээр хөндлөнгөөс нь эргэн хүний хувьд бас адилхан бодохдоо тийм их ачаан дотор одоо тэгээд уурлахгүй уцаалахгүй нэг хүний 3 4 асуултанд дахин өгөхөсөх дугаараад байж гэдэг ямар юм байдгийг за тэр нь жаах уу. Тэгээ ерөнхийдөө ер нь энэ эмийн хөнгөлтүүд эмнэлгүүдийн үйлчлэгээ бол ерөөсөө ачаал яригдаад байна. Оочор дугаар яригдаа 3 4 хоногийн өмнө өгдөг тэр нь хэцүү хүндрэлтэй л гэж яригдж байна. Тэрнээс биш эмч нараа сувлагч асарч нараа муулж байгаа хүн байсангүй саяын сурвалжтар та бүхэн үдсэн байх тэгээд үдсэн байх гэж найдаж байна. Тэгэхээр энэ юу хэлээд байгаа юм бэ гэвэл бид нар одоо хэдэн хүн хэлснээр биш тэр оочрлж байгаа хүн чинь эмнэлгийг олон болгоо нэг эмчит ноогдох өвчтний тоог цөөрүүлээ үзлэг амбулаторидоо ачаал багтай байлгаа тэр оочр дугаар байхгүй болно чанартай үзнээл гэсэн юм одоо энэ сурвалжлах хэлж штэ одоо энэ миний ойлгож байгаагаар тэгж бодож байна. Тэгээ манайх ч одоо эрүүл мэндийн салбартаа энэ улс одоо төсөв гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ жилд одоо тэдэн төгрөг эрүүл мэнд боловсрол юу байдгийг хэлгээл хамгаалах энэ дээрээ одоо дарга нарын цалин бүлээн үлдгээр нэлээд өндөрч явдаг л багцгүй. Тэгээд бодохороо тэр чинь 2.4-ийг л эрүүл мэндэд зарцуулдаг юм байна. Зүгээр энэ судлаачдын тоолдоо би үзээгүй өөрөө хараагүй. Тэгтэл ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тэр зөвлөмж олгодог төсвийнхөө 5%-ийг л эрүүл мэнд рүүгээ гэдэг тэрэнд нь хүрдэг юм байна. Талд нь ч өгөхгүй ш та бид нар харлаасаа 2.4 5 гэдэг чинь тийм л байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл өнөө л нэг юм яриул тийшээ очдог шиг одоо нөгөө л дарга цэргүүдтэй л холбогдсон. Цэргүүд явах дарга нартай нь одоо энэ сонгуулаар гардаг дарга нартай л холбогдох нь байна шүү дээ. Тэгээ эн чинь юм ер нь явж бие баталдаггүй, чи баталдаггүй. Бид нэр тэр мөнгө хөрөнгө тэр төсөв мөсвий чинь яаж хянж чадахгүй бас. Тэгэхээр тэд нар л зохицуулдаг шүү дээ. Тэд нар ч өчтөчнөө за тэр Азийн хөгжлийн банкнаас зөндөөл зээл хөрөнгө ордог юм байна. Тэгэл одоо ч бас 29 он хүртэл одоо 2029 он гэсэн үг шүү дээ. Тэр хүртэл одоо барилга байшин зөндөө байрны ер нь 10 тийм сайн одоо судалгаа шинжилгээ хийждэг тийм эмнэлгүүд одоо энэ хороол дүүргээл тарааж барих юм шиг байна. Хотод 10 гэж байгаа шүү. Хөдөөгөр 5 ч гэлөө. Тэгээ ийм төлөвлөсөн эдгээр ярихтаа бол юу ч төсөөлнө л дөө. Тэгээ ярихад бол энэ ч юу ч ярьж болдог үстэй энэ чинь.
Тэгээ ард нь хариуцлага үлээхгүй усуд бөөр юу гэж ярьж болно шүү дээ. Тэгэхээр энэ тухайд ярихад эрүүл мэндийн салбараа ярихад бол би жирийн эргүү хүний өөс өөрийнхөө үдсэн мэдсэнийг л ярих хэрэгтэй л дээ. Бусдын ам дамжуулж яриад яг хөө тэр бичиг заасны тоос яг хөө хамгийн гол нь тэр мөнгө хөрөнгөнч одоо энэ ажлын жилүүд хичнээн юм орцсон яацсан ийцэн мэдэхгүй тэгээд нэг хувийнхаа хөрөнгөөр барьсан шиг байгаа тэр бэлэг тгшин гэдгийн барилгыг л аав нөгөн түрээс нэгээ зурагтаараа яриад байсан 20 тэрбум гэсэн зүйлдээ бодолж өгөл заавах 60 тэрбум ч тэр нь хажууд нь байсан биш яаж мэдхүү. Гэхдээ ер нь нэг өнөөгийн байдал нэг тиймэрхүү дүү. Тэгээд ард иргэд жоохон бухимдуу харин эмчнэраа совилогч асагчнараа муусангүй би их баярлж байна. Бид бие биенийг тэгж ойлгож чадах хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол нь ягаад гэвэл тэд нар ачаал ихтэй байна. Ачаал бүр хит их юм байна. Хит их гэж ярьж байна л да. Бүр хүмүүсүүд зөндөө ярьлаа 2 3 давцж чинь хит их. Хит их гэдэг чинь зүгээр их гээгүй шүү дээ. Бармааргүй их гэсэн үг л дээ. Ер нь бол тэр өдөртөө лав үзэж барахааргүй их хүн байгаад маргааш өдөр нь болд юм байгаа. Иймэрхүү маягт. Тэгэхээр би өөрийнхөө үзнээр бодоход би одоо яг вэ тэгээд өөрийнхөө одоо эрүүл мэндийн байдлаас болоод хөл цод сүрмс маань ч гэсэн томроо суглуулсан 3 дугаар эмнэлэг дээр нэг залуу хүү байсан. Тэгэл тэр ямар дадлаг туршлагатай булгаа гэд авсан бай. Тэр ямар мундаг шархсар үн ямар хурдан идэж үгүй тэр чи одоо машины эрг бол чангалах чи хэцүү байдаг үү. Тэр тийм дадлагцсан байгаа ш. Тийм залуу өнгөт гэмтэлд орлоо, үе солиуллаа. Одоо би тэр төлбөр ялбарын тухай яригдаагүй нөө. Яг хөө зүгээр гаднаас тэр үе мууийг авдгийн гэсэн тэр чинь байлгүй яг юм бид хийчихэж байгаа биш би хийсэн биш. Тэгэхээр тэр сольж байгаа тэр хур чадварыг үнэлээд байгаа. Одоо төлөвлөгөө тагалцсан байх хагалгаа нь байдгийн байх гэж бодсон чинь тэр хэрэгтэй зүгээр жагсаад орчих юм ба. Тэгээд олон кабинет зэрэг хийж шít. Тэр нэг төрлийн тэр мис заслуудыг багаараа. Тэгээд ямар ур чадвартай тайм байлдаан болж байгаа юм шиг тийм дотор тэгээд тэгжээ цалин ямар үлээ. Гэхдээ ингээ бодохоор хүмүүс минь дээ тэр чинь бидний л үр хүүхдүүд ах トゥ унэр тэр амраг садангууд байгаа шүү дээ. Монголчууд байгаа. Тэгэхээр эмчнэр маань бол бас нэгдүгээр эмнэлэг төвчл үзсэн. Тэр ааш авир нь бол тэр ачаал мачаал үл харгалзаал совилогч асагч ч гэсэн хачин саахан зөв зүйтэй ааштай юм билээ. Тэр эмнэлгийнхний тэр одоо сэтгэл зүй холбогдолтой ч юм байдаг л бах юм. Надад бол миний хувьд бол сэтгэл хангалуун байна. Ганцхан тэр сурч мэдэх тэр мэрэгжлээ дээшлүүлэх тэр өөрсдийнх нь амьдрал даршаа санаа зовхгүй байх тэр цалингийн дөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ тэр одоо 2.4 гэж байгаа. Тэгээ 5 байвал дэлхийн нийтийн эрүүл мэндийг зөвлөсөн гэдэг юм. Төсвөө шүү дээ. Ингээ бодохоор одоо энэ дарганалтад явж өгч хаалгуучих юм. Тэгээ би тэр та бүхэндээ одоо баярлсан тэр одоо эн чин үзэж харах тохиолдол байх ч юм бэл өр хүүхдэн ч үзэх ч юм бэл энэ манайхан бол сайн миний хувьд бол сайхан байсан. Одоо би тэгээд хөл дээрээ тавьгүй явж илээ. Болоод байна. Нэгдүгээр эмнэлэгч өвчл байсан. Эмчгээ хийлгэж л байсан. Сайн сайхан хийсэн. Тэгээ одоо тэр талаарлаа өвдөж авч байгаа юм алга. Ер нь өөрсдөө ингэж юмдаа амьдралдаа зөв дүн шинжилгээ хийгээд бид ер нь хаана болохгүй байгааг л ярилцах гээд энэ нэвтрүүлэг маань байгаад байгаа шүү дээ. Энэ сэдв телевизээр төмний захаас чинь ийм л учиртай нэвтрүүлэг байгаа. Тэгээ та бүхэн тэр одоо нөгөө коммент дээр бичээрээ сан сэтгэлдээ бичээрээ тэр чинь дараагийн нэвтрүүлэгт үндэслэл болгож аавн тэгээ хоорондоо бас бие биендээ шеэрлээрээ бид нар чинь цул юм болоод энэ доод нэвтрүүлгийн доод утсыг ч гэсэн анхаарал аваарай. Цул бөө юм болоод зүг чигээ аваад хөдлөе гэж байгаа шүү дээ. Боломж алдсан дээр одоо боломжийн дээр нь л тэгж байгаа шүү дээ. Тэрнээс чинь 4 жил эднийг яйгуу яахыг хараад амдаа үлээ яваад иж болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо тэр цаг нь тулчаад байна. Тэгэхээр хүмүүс минь аль болохоор нэгдэж бие бинийгээ ойлголцож яавал зүгээр юм яавал зөв байна уу? Тэрийгээ л бодцгоо ярилцъя. Тэгээ та бүхэн холбогдороо тэр ус ширмсээ аваараа тэгээд ерөнхийдөө тэр эрүүл мэндийн байгууллага гээд янз бүрийн байдалд эмч совилогчдод чичлэхээс өмнө тэр хүн ямар цалин авдаг вэ? Ямар цаг ажилладаг вэ? Тэрийг бол их анхаараасаа та нар ойлгодог юм байна. Ер нь бодоосоо гэж бодож байна. Тэгээ хүн амд тэгэл дахиад нэг тэднийг дуурайгаад гадаадын шийдхээс тэр сэтгэл ханамж ард түмний тэр тухайн орны ард иргэдийн тэр сэтгэл ханамж одоо ерөөсө боловсрал эрүүл мэнд хоёр нь л үнгүй байвал тэгээд ад жаргалтай хүмүүсэнд тэгэхгүй яах вэ энэ чинь хинч тэгнэ шүү дээ гэж би ч гэсэн тэгнэ шүү дээ. Гэхдээ би одоо тэгээд өөр хөрөнгө огцол хураагаад хайчих юм тэгээд ямар нэг тэр умтан 30-ыг ямар сансрын аял хийлтэй шгүй зүгээр ер нь нутаг маань бай сайхан явъя вэрийгвэл гол ус маань загас жарахаа маань байна зүгээр сэтгэл хангалуун байна. Ганцхан эрүүл мэндтэй энэ чинь боловсролдоо санаа зовхгүй болчвол энэ чинь хүн жаргалтай байхгүй байх юм бэ. Тэгэхээр ингээл дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу хүнд өвчин тусаал тэгэл бид нэр мөнгө төгрөг нь ямар биднэрт байх биш насаар амьдраач болохгүй тийм л мөнгнүүд ярихын зай нэг стэцийн болвол тэр авилга зөвлөгөөнийх нь хаагур жавжиж магадгүй тийм ямтхан санагдаж магадгүй биднэрт бол жирийн хүнд бол тэгэхэд яагаад тэр гадаа дотоод руу дарганы хүүхдүүд сураад
төлбөр мөнгөө өгсөнгүүтгээ жагсаалт гаргаад тэрийн телевиз зурагтаар яриа сони хэвлэл дээр бичээд байгаа юм би. Тэр мөнгөөр чинь бид нар тэр эмчнэрээ гадаад сургаад гэхдээ тэр гадагшаа явдаг хагалгааг л дотгошоо хийлгүүл зүгээр биш. Дотроо хийлгүүл зүгээр. Тэгвэл бид тэгж янз бүрийн хандив нэхэж гүйлдэж самардаж яаж зовж явахгүй шүү. Хэцүү өвчин зовлон хэцүү над дээр янз бүрээр тохиолж исэн. Би мэднэ хүнийхээ хувьд, иргэнийхээ хувьд. Гэхдээ тэгээ бодохоор дотроо боддгийн энийг цалин бүлүүн гайгүй болоод бүгдээр 3 сая юм чи үйлдвэрийнхээ эхлээд эн чинь үн зөв тэр төрөөс тэр хамааралтаа гарч байгаа тэр үйлдвэрүүдээр нь иргэний хяналт тавигдаад тэгээд ирвэл эн чи одоо бид нар иргэн бүхэн 1000 төгрөгөөр сар таньдуулаад байхад тэгэл тэр зайлшгүй явах шаардлагатай тэр өөрийнхөө дотоодын боловсон хүчнийг бэлтгэж иртэл нь хэдэн жил ч гэсэн бие бинийгээ гадагшны явуулаад эдгээгээл эрүүл болгоод авч тэр нэг хүний чарт хичнээн хүмүүсийн аав ээжийн ах トゥ угийн сэтгэл санаа зовир зовлон байх үлээ. Тэгэхээр бид нар минь хүмүүс минь ер нь бид нар нэгдэж чадвал юун ч өрнө. Угаасаа энэ төрийг ч өөрчилж чадна, бие биендээ тулгарсан бэрхшээлийг ч давна. Ингэж л бодож байгаа. Тэгээд одоо ер нь бодох юм дөө. Гэхдээ тэр яагаад нэг Монгол хүнийг сургах тэр боловсролын системийн өндөр цалинтай эмч нарын цалин байлын өндөр тэгээд ерөнхийдөө нэг сэтгэл зовох юмгүй тийм сэтгэл хангалуун тийм л тэгээд нэг жоохон чихэр жимс юу ч байдгийн авилга завилгач гэх шиг нэг хөгөг юмдаг гэж дээрээ байгаа нөгөө хүний толгой дээр тэмэг арахгүй ч өөрийнхөө толгой дээр байгаа тэмэг арахгүй ч хүний толгой дээр өвсийг харна гэдэг. Тэгээд энэ дээр тэмээ тэн дээр өвс тэгээд харах нь шүү дээ. Тэгвэл тэдний тэр авилгыг харахгүй гэж тэр чинь өөрийнхөө тэг хуруугаараа зангасан дуушлаараа. Өөрийнхөө эн чин эрүүл мэнд энэ тэр юмд болж байгаа тэр амьдралдаа нэг монгол маягаараа нэг чихэр боо өгчөө тэрийг нэг авилга завилга тооцоол гүйлдээл тэгэл авдаг эмчнэр багш нар авдаг ч гэх юм яриад тэгсэн юм нэ. Энэ чин одоо хяналтгүй бид нар иргэний хяналт гэж байхгүй шүү дээ. Иргэний нийгмийн хяналт гэж одоо шүүхийн цэвэр байдлыг тэр шүүхийн одоо ямар хороо цэвэр байдлын хорооч гэдэг юм юу ч гэдэг тэр нь одоо хянах юм гинэ. Тэг одоо сүулдэ бүр нөгөө их хурлаа бүр гэж одоо ямар юм ахиж нэмдгийн тэр сангийн яамтай нь адилхан тийм аудитын газар байгуулна. Бас нэг төшмөл нэг хэсэг бүлэг агентлаг нэг юм биш. Гэхдээ тэгээд өөрөө өөрсдөө хянах юм. Гэхдээ тэгсэн хэрнээ тэр тэднэрт бид нар ямар халдаад байгаа юм байгаа шүү. Өөрсдөө тэр хүмүүжил доголтоодоо тэр одоо зам араалын тэр гажуудалтай тийм болоод тэд нар тийм хачин муухай тэр өмнөд мондоос хөгс осны юу байдгийг тэгэл тэр амар нэр хочоо аваад тэгэл явж байгаас гадаад дутаадгүй. Тэгээ тэд нар л авилга авч байгаа. Бид нар ямар ахвалцсан биш. Гэхдээ тэгчээд халдшгүй байдлын байнгын хороо гэж байгаад байгаа юм да. Одоо нэг үрлүүд өөрсдийнх нь халдшгүй байдал бид нар юм уу хин нэг нь аюул замд суулцдаг ч юм уу одоо шүүх ч юм уу аюул замд учруулах нь тэрийг хамгаалах юм шүү дээ. Халдшгүй байдлын тэр би зүгээр энэ тэн түүх уран зохиол бас чадлаараа л олцсноо тэрийг монгол дээр одоо монгол хэлээр орчуулагчийн уншиж ийсэн. Тэгэхэд ер нь энэ тентхийн паранууч гэсэн халдшгүй байдал гэж юм бичгдгүй юм бил. Одоо паран гэдэг маань нарны дорл байдаг л их мэдлэлтэй амьд та. Гэхдээ тэднэртэй ч одоо энэ тэнцүү юм халдшгүй байдал гэдэг бүр таакнаас дондор гэлсэн. Тэгээ хүмүүс минь одоо тэр дүн тавьдаг цагчин болсон. Тэгээ та нар минь одоо тэгээ бие биентэйгээ нийлээд чиг зүг чигээ аваарэ. Тэгээ салхиулуу салхилыг. За та нар минь тэгээд манай нэвтрүүлэгч нь мягмар бүр баас бямб гээд 2 дахь 4 дахь хагасаа өдөр шүү дээ. Байнга явж байгаа шүү дээ. Тэгээ энүүгээр сэдвүүдээ хөндөх болно, ярилцах болно. Та бүхнийгээ холбогдуул тэгэл ярилцах болно шүү дээ бид нар. Энэ үзэл бодлоо нэгтгэе. Жохон ч гэсэн боломжийг энэ давчуу цаг хугацаанд нь ч гэсэн одоо нийлий нэгдийлгээд байгаа санаа маань шүү дээ. Тэгэж л бодоод байгаа нэвтрүүлгийн чиг хандлага нь тийм. Тэгэхээр та нар минь бие биендээ шеэрл айлхаар цар хүрээгээ тэгэл хэдүүлээ. Одоо эднэртэй яаж тооцоо утгаагаа ярилцъя. Тэрнээс бие зохиогоо тэгэж ингэж сонгоё гэдэг байгаа юм алга. Ганцхан тэр тухайн цаг үед сонгуульд нь идэвхтэй байгаараа танаа тойрог дээр хэдэн хүн байдгийг хэдэн нэр зурхын тэгээд тэр хэн урд нь яашлаа гэдгийг л бодолцоор. Энэ маань ерөөсөө үндэ дотоод авчлуулаад байгаа юм тийм шүү дээ. Явж л ямар нэгэн салбар ярихаар тийшээ очиод тулчиж шít нөгөөдөл рүү тэднэр гэдэг рүү. Тэгэхэд тэднэр дээр л очиж тулаад шít. Бид нар дөө өөр бие биен дээр тулцсан юм алга шít. Сая эрүүл мэнд ярихад сурвалжлага авахд одоо эмч муула дасрагч цөвлөгч муусан байхгүй л шít. Тэр хоочрол дугаар гэдэг чинь тэднэрт байгаа юм биш. Бид нар ч гэсэн ажилгүй юм шиг очиод очирлаад байгаа юм биш. Эмнэлэг хүртээмжгүй байна. Эмчнэр ачаал өндөртэй байна. Тэр хүслэг хяналт хийх тоо ширхгийг бууруулнаа гэсэн тэр л бодлого руу очиж шít. Тэр бодлогыг хэдэр л хааж шít. Өөр яатсан. Тэр яахаараа гадагшаа мөнгө уурсаад энэ тентхийн нуус станцнаар ер нь тайлбарлаж чадахгүй хөрөнгө болоод хулгай шít. Би л тэгж боддог.
Ерөөсөл тийм. Тэр нэг загалмаас эцэг кинон дээрч гардаг байхаа зүгээр номон дээр нь лав урд хард 2 хуудсан дээр нь л бичсэн байдгийг эхний 2 хуудсан дээр ч билүү. Бил хөрөнгө хитэх бол гимт тэргээс үүдэлтэй гэд. Гэхдээ та нар эднийхээ яаж амжилж байгаа нь цагаа тогоочтой зарцтай өвчлөгч юу ч үдэнд хаад удаа. Уг нь бол өөртөө намайг сонго гэж гүйлжээс гарсан усууч шүү дээ. Ер нь тэгээд за тэгээ хүмүүс нь та нар холбогдоод ярилцаад тэгээд энэ эрүүл мэндийн салбарын тухай ярилцъя. Бид нэр тэгээд чадлаараа энэ хоорондоо ярилцаж тохиролцоод нийгэм тулгарсан салбар чиглэл юу вэ нүү тэгэл тэрүүгээр сэдвээ бэлдэж байгаа. Та нар бас чөлөөтэй дараагийн сэдв тийм баймаар байна гэд чөлөөтэй холбогдож болно шүү дээ. Зөвхөн тэр сэдвт баригдаж биш. Дараагийн сэдвийн тэр шүүгээд жишээ нь та нар одоо хинч байдгийн сэдв өгч болох нь шүү дээ. Хэдүүлэл ярилцъя. Ямар эн тентхийн яам тамгын мэрэгжилт нь биш. Тэр нэг бэлэн орон тон дээр гүйлдээд идэг тэр зөвлөхүүд нь биш. Гэхдээ жирийнхаа хүний хуваар эн чинь та нартайгаа ярилцахад бэлэн байна. Тэгээ та нар нь холбогдоорой. Тэгээ би тэгж найдаж нь холбогдох байх, ер нь ярилцах байх. Энэ тухайд тэгээ ер нь саяын сонсгоо ихчлүүлээ өөрөө ч гэл явлаа. Очор дугаар хүнд үзүүл харуулах гэх тэгэл номер очроо аваа суучна. Тэгээ нөгөө юм чинь үзээл байна. Гэхдээ одоо тэгээ зүгээр ер нь мэдгүүд нь яриад байгаа ш нэг 70 гараад хүн үзчихсэн. 70 хүний ч одоо нэг юм ч үзээд өтөржингөө үзээд тэгээд онцлох нь шүү дээ. Тэр нэг хүнд бас нилээс ирүүц заачаа ш. Тэр нөгөө нэг олон хүүхдтэй багш гэдэг шиг тэр олон хүүхдэд төрөлцөхгүй байгаа багш шиг. Тэгэхээр энэ ерөөсөө явж энэ тогтолцоон дээр л очино. Өөр хаанч очихгүй. Бид нар 3 саяулаа. Бидэнд асар их боломж. Тэгээ энэ ханиуд том уу энэ янз бүрийн энэ дэлхийн нийтийг хамарсан ийм үеэр чинь орон гүрнүүдийн үйлдвэрлэл багаслаа. Ер нь зогслоо. Ер нь төмөр гангийн нийлүүлчихсэн одоо зурагтаар гарч байгаа мэдээнүүд л дээ. Тэгээ ер нь урд өмнө үзэгдээгүй муудсан тэр Америкийн тэр үйлдвэрлэл гэдэг нь одоо бид нар чи бахархан дураадаг нэг хэдэн оронтой шүү дээ. Тэр Америк гэдэг нь одоо 19 оны эдийн засгийн дампуурдаас хойш ер нь ингэж үйлдвэр зогсоогүй гэдэл зурагтаар гарч явах юм. Тэр бид нар яах вэ? Одоо юм нөх үйлдвэрлээд базаад агч хийж байгаанууд нь зарж байгаанууд нь хөдөлж өлгөж байгаанууд нь үйлчлэгээний байгууллагууд нь хэцүүл байгаа. Цалин мөнгөө таньж байгаа уул уурхаан ч гэсэн 46 мянган залуучууд л ажлаас танагдчих одоо төдөлж байгаа ч юм уу тэгэл зогсож байна гэж байна. 30 гаруй тэр компанид нүүрс гаргадаг байсан юм байна. 10-аад л гаргаж байгаа гэж байна. Ийм үед чинь биднэрт боломжууд байгаа шүү дээ. Ямар нэгэн хэцүү юмэр нь алдаа заавал нэг боломж өгдөн шүү дээ. Муу юм ч гэсэн биднийг ядаж хашраадаг байхгүй. Халахаа төлөвлөл хүүхдэд төлдөг юмаа гэдгээ мэдрүүлнэ. Тэрнтэй адилхан биднэрт энэ ард урд улсууд руу чинь консерв хийж гаргаж болтгүй юм. Тэр дараагийн тэр хэдэн жилээр шидээд байгаа тэр Америк мөнгө одоо энэ зээлчэл 19 он 29 он 30 40 он гэж янз янзын тоо өөртөө зохиогоо хэлэл тэр яг урт хугацааны бодлого нь яг улс хүрээнд байх л ёстой тэрийг үгүйсгэж байгаа юм алга. Угаасаа байсаар ч ирсэн л байх. Гэхдээ тэгж хий хөөргөн сонгуульд өхүүлж ухаан орж явахаар эртнээс эхлээд тэр жидүүгийнхаа мөнгөөр нь тэр консерв тэр яс усныхаа үйлдвэр тэр юу байдгийг манай малаас хаях юм байдгүй л гэдгийг Монгол хань эм гэдэг зүүрч зүгч гарцсан л байлээ. Гэхдээ энэ рүү нь явж болдгүй юм чи одоо. Тэгээ бид нар хөдөлмөр нь хөгжмөр нь тэгэхээр ийм учраас бид нар төрлөгөө явмаар сонгуулаад хиймээр байна. Сонгуулаад зэгцтэй зөв хиймээр байна. Тэгээ тэрэндээ идэвхтэй оролцмоор байна. Одоо бидэнд бол өөрөөсөө өөр хөсөх хөдөлгөх арга байхгүй шүү дээ. Тэгээ хэвлэл мэдээллийн тухай хууль чөлөөтэй болсон интерл гэсэн тэгэл нөгөөдгөө бас буцаага лам хамрыг бариад авсан. Гэхдээ тэгэл янз янзын үйлдэлүүд эдгээр ч ерөөсөө хоёглахаараа бүр тэр одоо нэг дээрвийн дайнуудын түүхэнд л Барс Марс 99 гэл танкууд үүдэг амир танкууд одоо энэ Оросын тэр армада эдрийг амир л хин тэднээс илүү шүү бид нэр илүү хоёглцсан. Тэгэдгөө та нар өөрсдөө бодоод үзээрэй. Тэгээд нэг цагдаа торгуулсан бичгээ би цагдаа торгуулсан шүү гэд Баатарлаг гавь явуулчих нэг цасууданд явж байгаагаа сонгуул болгоноор харуулаад нэг дайнд ороод биднийг хамгаалаад ирсэн юм шиг тэгэл Баатар Аслангууд болгүй юм заавал. Одоо эднийг л янз бүрийн байдалд оруулж тэр төрөө цэвэр байлгах тэр зэгстэй байлгах тэр төрийн албаны хууль эдрийг өөрчилж чадах үс тийм хүчнийг тийм хүмүүсийг л өөрсдөө сонгож явуулмаар байна. Би миний хувийн бодол ийм л байна. Тэгээ та нар минь ямар байдгийг тэгээд одоо бол өнөөдөр бол эрүүл мэндийн сэдв. Тэгээ эрүүл мэнд одоо өнөөдрийн нөхцөл байдлын тухай л ярилцсан. Тэрнээс манайх чи үе үедээ анхаарал тэгэл өдий болтол хөгжөөл бас байгаагүй ч байх байтгаа байгаад бас нэг манайх чинь сая хүн амтай саяхан л болсон шүү дээ. Тэрнээс ч өмнө 300 500 гэж мэдэж өсч ийл тийм болж байгаа. Тэр үеүддээ ч гэсэн бид нэр Орос Монгол эмчнэр тэгэл ер нь хүн ардтаа бол зүтгэл өдийг л хүрсэн юм. Тэгээ ер нь тэр тухай ном зохиолч байдаг, уран зохиол зөндөл байдаг шүү. Тэр зоригтой хээр халзан тулсан газар тэгэл яаж чадахгүй
хүүхэд цаашаа явчих гэдэг харна уушгирын шууд пенслийн хийгээл тэр одоо дөрөв журмандаа болтгоо байх л да. Тэгэл олгоо гэж яаж чадахгүй тэгэл хээр гэрийн нөхцөл тэгэл нэг тоос шороотоо Монгол манай гэр чи ямар ч хилээдээ хэцүү шүү дээ. Тэгэл ямар тоос оруулагч байсан биш. Тэгэл апресс хийчихэл байдгийн шүү дээ. Монголчууд бол уг нь бол сэтгэлтэй ур чадвартай шүү дээ. Одоо энэ тухайл ярилцсан хэдүүлээ ер нь хаана яаж чадгаа тухайл ярилцсамаар байна. Тэгээд холбогдороо тэгээ ярилцаараа. Тэгээ одоо би чи одоо энэ тухайн их ганцаараа яриад нэг лекц унших гэж байгаа юм шиг юм болоод та нар минь одоо холбогдоод ярилцвал сайн л байна. Тэр өөрийнхөө юу гэж бодож идэг, яаж идэг тухай. Тэгээ хөдөөгийн имлгүүд бий. Тэгэл тэд нар чинь бас л чадал чинээрээ тэгэл очсон болгоныг тэр тарихын тарай совилахын совилал байгаа нь аргагүй нөгөө багж аппарат нь байдгүй дийлдэггүй ч юм уу тэрийг явуулдаг л баг. Тэгээ уг нь бол бид нар чинь бас нэг хаач очиж тэр социализм хойс тогтоосон тэр нэг сургууль эмнэлэг эдгээр суманд байх хэрэгтэй гэдэг юм нь хэвээрэл байгаа шүү дээ. Яа жижиг том ямар ч сум гэсэн байж л байгаа. Тэр эдгээр маань тэгэл ажиллаж л байгаа. Ер нь миний хувьд бол яагаад эмч багш нараас ингээд солонгос энэ төр яваад идэх гэвэл цалиндаа л байгаа гэж үзэж байгаа. Цалиндаа л байгаа. Энэ цалин нь бол энэ ч тэр амьдралынх нь одоо хэрэгцээг даахгүй. Тэгэл банк савнд өрөнд орчдөг цалингийн зээл гэсэн үг шүү дээ. Тэгэл аргагүй ихэнд яах юм. Тэр цалин өндөртэй газар луун тэгэл шал өөр юм хийгээл явцгаа шүү дээ. Тэгээд эднэр болохоор дээрээ өөр сайт хийгээл явцгаа чинь мэрэгжлийн чиг хандлага тэр юу ч байхгүй тийм асуудал. Тэгэл нэг мэдэм хэрэн тэнд очил гинт тухайн тавлт юм шиг байна. Тэгэл эрүүл мэндийн сайд нь хичнээн ч хүн ямар ч хүмүүсүүд байлаа. Тэгэл хэлтэй хамтаа намын томилгоотой холбоотой тэгэл яригддаг. Тиймэрхүү л байдаг. Тэгээ миний харж ойлгож байгаагаар энэ зураг телевизээр ярьж байгаа гэсэн тийм л байдаг. Тэгээ өнөөдрийн сэдв бол одоо эрүүл мэнд та нар минь тэр санал хүсэлтээ бичээрэй одоо комментаа тэгээд нэвтрүүлгийн бусад одоо нөгөө тэр өөрсдийнхөө байдаг тэр группүүд рүү шеэрлээрэй. Тэгээ ярьж явахдаа уцаар холбогдохдоо тэр фэйсбુક юунаасаа хол байгаараа тэгэхгүй шуугаад идэх юм билээ. За хүн орж ирлээ. За энэ хүн одоо за тэгээ та нар минь улаан шугам гээд нэг нэвтрүүлэг хийх юм бид нэр одоо энэ тулгымцсан асуудалтай холбоотой энэ төв засгийн сонгуул юутай холбоотой. Тэгээд энэ одоо саяын хүн одоо холбогдоод тэгээд тасарчлаа. За уучлаарай одоо би энэ ч зүгээр л тасарчлаа энэ одоо техник шалтгаан байгаа. Тэгээ улаан шугамыг бас та нар өөрсдөө сансдгийг хэлж болно. Тэрийг өөрөө тэр хүн маань ирвэл шүү дээ. Бид нар ямар албадаад авчирч чадахгүй ш. Ирвэл юу асуумаар байна? Хэнийг өрөмаар байна? Тэрэндээ. Тэгээд та нар өөрсдөө тэр байдаг групп тэр юундаа хэсэг бүлэгтээ тэгээд тэр шеэрлэрээ дамжуулаарай. Тэгээд бид нар олуулаа байж ш нөлөөлнө. Нөгөө салхилна. Тэр бөөнөрөө нийлж зэрэг унжээж бороо болохоос биш. Яг үнэндээ ганц нэг хүн болвол тэгээд агуу хийгээд юм амжилтанд хүрэхгүй л дээ. Угаасаа хүрээчгүй үдийг хүссэн. Тэгээд одоо тэр цаа дарга нар чинь болвол айл үжээ нөгөө сонгуультай бэлдээд өөртөө их гой нэр өгсөн байна тэр тойргуудаа ослон ч шиг. Тэр жоохон юм тараадаг тэр нэг хүмүүсийг хайрцагт нам бүлгээр нь ингэж юу яаж авдгаа л хэлтгэж юм л да. Тэгээд энэ утас ч одоо та нарын юун дээр дор гарч байгаа шүү дээ. 9116 5333 энэ утсаар холбогдох юм шүү. Тэр улаан шугам дээрээ болохоор та нар юу яа? Ямархуу санал итгэхтэй байна. Тэрийгэ бич. Тэр захиал хэл яар. Тэгээд одоо бидний тэр ярилцах одоо энэ төмний захиас гэдэг нэвтрүүлгээр ямар сэдвээр ярилцмаар байна вэ гэдгээ бас хэл яар бич. Тэгэл хэдүүл айл болохоор чөлөөтэй л холбогдож хүрээгээл хэлхийг бодож байгаа шүү. Ер нь бидний нэвтрүүлгийн чиг хандлага ер нь бодлого тийм нэвтрүүлгийн бодлого л та тэр тийм байгаа юм. Тэгээ ерөнхийдөө раавч энэ эрүүл мэндийн салбар өөрөө их хүнд салбар л доо. Хин ч гэсэн машина нэг жоохон дуурахт нь хэмжгэлдэг. Гэтэл хүмүүс ч одоо өөрийнх нь эд эрхтэнг анхаарахгүй явна гэж байхгүй шүү. Тэгээ одоо зүтгэл яг өнөөдөр маань болж байгаа юм байна гэдэг тэгээ оочр дугаарыг ч мэдчихэл байгаа төвхтэй өндөрлөлтөө тэгэл шинжилгээнд явах ихэд хот хүрээ тэр аймаг руугаа явхад ямар л вилээ бидний амьдрал ямар вилээ өөртөө гараа хөдөлгөж амьдрахгүй л бол амьдрдгүй л ийм энгийн амьдрал юм чинь. Би одоо тийм шүү бас л цэцэг бут тариал тэгэл төмс ногоо тариал нэг гүйгүүлэхгүй тэрийгэ тариа зарж чадахгүй тэгэл сүүлийн хэдэн жил зүтгэлж байгаа. Тэгэл эмнэлэг домлог явна гэхэд л хэцүү л байдیں۔ Ер нь одоо хот өрөөрөө явна тэгэл энэ тэнд хонох өнчгөөс өсвөлөл тэгэл тэр чинь төвхтэй шүү дээ. Ер нь бол унаа малын асуудал ч хэл байна. Тэгэхээр ойлгож байгаа. Ер нь хүнийхээ хувьд би бол ойлгож чадахгүй хэмжээнд амьдэрсэн шүү дээ. Хөдөөний хүн тэгээд ер нь хөдөөнөөс орсон эмнэлэгт үзүүлэх хүндрэл байдаг. Тариал тэгэл төмс ногоо тариал нэг гүйгүүлэхгүй тэрийгэ тариа зарж чадахгүй тэгэл
За энэ чи коммент орж ирж байна. Тэгээд төрдөө домрох өгөх яриач үлээ хүмүүсээ гинэ буудаа холтойгоо уриалж тэгэл би хэнийг зөвхөйгүй зарим нь гэж шүүхтэй шүү дээ. Хэнийг зөвхөн гэхдээ буруутай этгээгийг л одоо энэ өөрсдийнхөө сонголтоос болгож өөрсдөө гаргасан шүү дээ бид нэ. Тэрийгэл ярьж хайж байгаа юм. Тэгээд за зарим үгэн зөв байна гэж юу гэж би бүгдийн төгс төгөлдөр үний юм ярьчих гэдэг чинь буруу зураг юм байгаа шүү дээ. Би ч хүн шүү дээ чинь. Ямар бэлдсэн програм биш. Тэгэхээр алдаа байгаа. За баярлалаа. Алдаа оноо ярьсанд баярлалаа. Тэгээд тэр яриаштай хүмүүсээ гэдэг нь ихэн сайхан санагдаж байна. Хоёр талаас л одоо хоёлаа бичсэн хүнд баярлалаа тэр. Баярлалаа тэр бичсэн хүнд нь баярлалаа тий. Тэг өдөөнөөс л бичиж байгаа юм шиг байна. Тэгээд за байна уу сайн уу? байна уу та? Төмний захаас. За тийм байна. За яриа. За эхний хэсгийг бол ер нь үзлээ. За. Тэгээд та бол ер нь бас өөрөө эмчнэрт их хайртай хүн юм шиг байна да янз нь нэлээх магтаад байна. Энэ үгүй хэлэхэд бол би өөрөө санаад хэлчихээд өгөө. За тэгээ хүний ирэх шүү дээ. Гол асуудал бол энэ үгүй хэлэхэд бол одоо энэ ямар нэгэн улсын эмнэлгийн тасгийн эрхлэгч зөвлөх эмч гол эмчилгээний эмчнэр бол энэ үгүй хэлэхэд бол бас яг таньдаг хүмүүсээ очир дараалгүй авдаг дүүрэг хаяг байшил харьяалгүй авдаг нь бол нууцгүй шүү дээ. За. Тэгээд тэр хүмүүсийг бол яг танил талынхаа хүмүүстэй бол яг ч л нөгөө эм тариагийн хангалттай бичдэг. Одоо чинь эмнэлэг хэсгэд нэг 10 хоног хэвдэг болсон шүү дээ. 2-7 хоног хэвдэг. За. Тэгээд хэвтүүлж байгаа үедээ бол танил тал одоо тэр нэг авдаг өгдөг юм өгчих юм бол тэр хүмүүст нь арай илүү үйлчлдэг эмчилгээ суулгаагаа илүү сайн хийдэг чигжил ажиглагдаад байгаа юм. Юу нь тэгэхээр бол би энэтэй бол санал нийлдэггүй маа. Тэгэхээр энийг сайжруулах гарцгаалаа шийдэл нь юу байна вэ гэж бодвол ер нь бол тэр одоо өөрсдийнхөө мэрэгжилтэй энэ одоо тангараг эмч хүн чинь тангараг өргөдөг үстэй. Тэгээд энэ өргөсөн тангарагтай үнж байдаг тийм ёс зүйтэй шудраг тийм хүмүүс байгаасаа л гэж ажилласаа л гэж хүсдэг шүү. За ойлголоо. За ойлголоо. Одоо бусд нь сонссон байхаа. Тий. Ойлголоо. Яар чамд хугацаа байна. Боцноо. За тэгээд ер нь бол бас би өөрөө 2 удаа 10 жилийн давтамжтайгаар хагалгаа хийлгэж байсан. За. Тэгэхэд бол 1990 онд хагалгаа хийлгэж бол тухайн дасгийнхын эрхлэгч нь юу ч мэдэхгүй бүгдийг бол тэр ил хагалгаа хийгээд яг үндэ бол одоо энэ хүний нүүр царайнд нь бол хангалттай нэгэн тонжийн сорив шахах үлдээгээд бол бас гол сайханд нь бол асуудал байсан гэж харж байгаа. Тэгээд дараагаар нь дахиад 10 жилийн дараа гэхдээ бол бас л асуудалтай дутууд юм хийжсэн. Мэдээж тэр чадaltaй шансаатай эмчнэр нь хувийн эмнэлгээ байгуулад гараад ингэ явж байна. Тэр болгонд чинь мөнгө төлөөд эмчлүүлэх боломжтой ард түмэн одоо нийт хүмүүсийн юм хэрэг үлээ тийм биз. Тийм. Интермедиэд одоо ингээд нэг удаа ингээд бүх талбараад очиод бүлээрээд ингээд үзүүлэх чинь 50,000 100,000-аараа үзүүлдэг. Гэтэл нийгмийн эрүүл мэндийн даатгалынхаа дэвтэр очир дараалдаг өглөө 8 цаг очилж 4 хоногийн дараа 2 хоногийн дараа эмчтэй цаг авдаг ийм л биш ер нь бол. Тэр яригдчихлээ шүү түрүүн. За. Дахиад энэ дээр бол ер нь зүгээр гарц гаргалаа яах юм бол энэ эмчнэрийнхаа тоог нь нэммээр байгаа л гэж бодож байна. Ер нь бол тий, тэгмээр байна. Тийм. Эмчнэрийнхаа тоог нэмчүүл мэдээж яг тоог нэмлэхэд одоо байгаа төсөв мөнгө нь хөрөхгүй л байна. Мэдээж. Тэгэхээр энэ төсөв мөнгөний болж өгвөл нэмдэгсэн ч яадаг сан ч одоо тэгээд Америк чинь ихэд эрүүл мэнд боловсрол хоёрынхоо бодлоход тэр ардчил нам бүгд найрамд нам хоёр нь бол хоорондоо ялгагддаг үстэй. Тийм. Тэгэл үжээд байгаа тийм. Баян байна өөр нь бол алгаа. За баярлалаа. Холбогцсонд баярлалаа. За холбогцсонд баярлалаа. Энэ залууч нь бол бас эмнэлэг үзсэн юм байна. 2 удаа 10 жилийн зайтай хагалгаа хийлгсэн юм байна. Тэгээд ер нь очил дугаарийн хувьд бол танил тал тэр одоо хамаатан садын юу ч байдгийг найз нөхөд тим маа бол урдуур ардуур нь оруулаад үздэг гэж байна. Тэгээ намайг эмчнэр магтаад байна уу да гэж. Тэгээд аргагүй би одоо өөр дээр л тохиолдсон юмыг надад одоо нэг ганц асрагч одоо наад хөлөө чаашна гээд танилцсангүй намайг тэгэл бүгдээрээ сувилагч нар нь ч гэсэн цагдаа тариа мариагаа хийх юм. Тэгэхээр би одоо гадаад тод эмнэлэг мэдэхгүй болохоор яах вэ? Тэр ямар нэг сайн ямар нэг мөг мэдэхгүй л байл л да. Надад бол намайг эдгэгээл гаргасан. Тэгэхээр би хувийнхаа л өнцгөөс ярина. Тэгэхээр одоо өчргүү магтан дуулахгүй тэгээд эдгээчээд байхад нь одоо ямар юм яриач яваад идгийг. Тэр нөх гинт магтаалгаа юм алга зүгээр. Ерөнхийдөө бол би дотроо тэгж боддог. Тэр сурвалжлагын ховлоод харахад ч гэсэн тэр нэг очил дугаар хүнд их хэцүү байдаг л гэж байгаа болохоос биш үнэ хэрэг дээр эмчнэр сайн л гэж байна.
Тэгээ хоочор дугаар ачаал ихтэй л гэж байна. Тэрнээс дурамчхан байгаа хүн алга. Гэхдээ энэ чинь амьдрал алгатай цоогтой энэ чинь янз бүрийн юм байгаа шүү дээ энэ чинь. Хүн өөрийнх нь сэтгэл биднэрт үнэндээ энэ залуу зөвл ярьж байна. Биднэрт тэр их мөнгөний төлөөд гадаад явах боломж байхгүй шүү дээ. Ганцхан тэр эмч нартаа тэр багш нартаа анхаарад тэр дарга нар тэр янз бүрээр нь унгааж болоод байгаа мөнгөөл тэр гадагшаа алдаад байгаа тэр элдв дээдийн гэрээ алдагталтай гэрээ хэлцээс алдаад байгаа мөнгөөл дотгошоогоо тэр өөртөө эрүүл байх боловсралтай бод хоёрлуугаар хийчүүл аль жаргалтай болно гэж түрүү хэллээс санаад автагдаад байна. Тэгэхээр гол нь энэ залуугийн яг зөв тэр эмчнэрээ олон болгоё. Гэвч олон эмчдэр бол оочрлно гэж ямар юм байд юм бэ чи. Тэгээд тэр хувийн эмнэлэг байж л өгдөр айхтар ухаантанууд энэ цаг үеийн янз бүрийн энэ юм чинь гэж хувийн дэлгүүр байгаад тэгээд ажиллаад байх чинь одоо хувийн эмнэлэг гараад хуйчлал одоо болиулдгэн бол тэр ур чадвартай нэг нь гараа явцал юм байна. Угаасаа тэгин тэд нар чинь тэр төрийн тэр муу цалин дээр байгаад ий гэж хүсэхгүй шүү дээ. Өөрийнх нь ур чадвар байгаа. Тэгэл одоо гарч шүү дээ. Тэгэхээр энийг л яригадаад байгаа шүү дээ. Энд чи хэрвээ яг уу хувийн эмнэлгийг одоо тэр төр засаг нь хааж болно. Тэгвэл эмч хүний цалин өндөр байх хэрэгтэй шүү дээ. Хэрвээ эмч хүний цалин байвал одоо хувийн эмнэлэг рүү явах нь ч хэд байдаг юм болов. Өөр л ашиг сонирхлоор татгал айхалдаа зүгт. Гэтэ бас нэг өрсөлдөөний хэлбэр байгаа нь зөв ч юм уу буруу ч юм уу надад тэр хувийн элевтэй хүн байхгүй шүү зүгээр. Ерөнхийдөө бол тэгжил би бодож байна. Ганцхан бидний тэр харин миний хувийн санаа штэ хэлээд нь штэ. Бид нар тэр хятад руу тэр хэсэг бүсэг улсууд хятадын ард түмэнд хүн бүхэн 1,000 төгрөг цуглуулад өгье гэж сая ханаа томууд өнгөж эхлэхэд санаачлал цуглуулж ирсэн тэр ямар үр дүндүс яасан гэдэггүй. Бид өөрсөндөө яг монголчууд бие биендээ сард 1,000 төгрөг гаргаад фондлоо тэр сан тэр нэг зөв шудрах иргэний нийгмийн хяналтчуу тэр бас нэг төсмөлөө авчиад тэндээсээ идэж угаа цалинжаа явъя гээгүй. Тэгэх юм бол бид нар хэнийгээч эмчлүүлээд авч чадна. Яагаад гэвэл бид нар сар бүхэн л хүн дагалгаа сар бүхэн л хандив тусламж гуугаа зурагт комедиар гараад идвүү шүү дээ. Тэгэхээр биднэрт боломж байгаа. Бидэнд яг уу бид олуулаад баймаар байна. Угаасаа тэр агуу хүмүүс ч хэлсэн насгад орж байгаа ч хэлсэн Монголын өрсөд улам болтгоо гэдэг чинь хүн бүхний л мөрөөддөг бодол хин ч гэсэн олуулаа байж хүчрэх бай гэж бодно шүү дээ. Насгад орж байгаа маань хэлсэн бас жаргалангийн дээд нь эрүүл энхийн жаргалан гэдэг энэ чинь агуу хүмүүс чи янз янзаар ухаан сэхэнд орохоор шүлэг дундаа хүртэл хийцэн л байдаг юм шүү дээ. Тэгэхээр бид нар уг нь бол яг уу одоохондоо цөөхөлөөлн тэгтэл 1000 төгрөг цуглуулахад эн чинь одоо 3 тэрбумаар бол сард тэр нэн шаардлагатай улсуудаа эмчлүүлчихнэ. Яг өөрийнхнийгөө боловсруулж болгож автлаа гэсэн үг. Тэгээд тэр дарга нарын тэр карма хуваарлт дагаж яваад байгаа тэр сургуулиудыг хэрэгтэй нийгэмдээ ард түмэндээ гэж улс хөрөндөө гэсэн улс орондоо гэсэн үг. Хэрэгтэй хүмүүсийн бэлтгэл зарцуулчих л да. Тэгвэл тэр хагалгаанууд дотооддоо л хийгдэн штэ. Тэгээд бид нар яг хөө тэр хувийнхан тэгээд одоо хуулиндаа ардсан нийгэм гэж явж байгаа явдгийн байгууд улсын эмнэлгээл өөдөнтэй зөрүүг нь багасгал да. Хувийн сургуулиуд байна штэ. 4 сая 5 сая тэгээд 10 хэдэн сая ерөнхий боловсролын одоо ерөнхий боловсролын сургууль баг сургууль гэсэн. Тэгээд авах байгаа л да. Тэгэхээр тэд нар тийм үнэтэй штэ. Тэгэхээр тэр ихтэй сургуульд сурж байгаа хүний төлбөрөөс өндөр байна штэ. Тэгэхээр тэр нь хамаагүй 2-3 дахин өндөрч байгаа зарим тохиолдолд. Тэгэхээр энэ юу хэлээд байгаа юм бэ гэвэл хэрвээ бид нар улсын сургуулиуд чанартай, сайн сургалттай, чиг хандлага алддаггүй, тийм үе дамжсан уламжлалтай тэгээд монгол хүн болгодог цэвэр зөв тэгшүүлэл тэр хувийн сургуульд одоо тусгай асрагчтай, тусгай байлгыг тэр одоо тусгаарлсан вакуумчсан нөхцөлд байлгыг гэж хэсэг бусгууд нь тэр бил хөрөнгөтэй нь авдаг нь хаашаа үйдэг гэсэн. Ер нь тэгээд бил хөрөнгөтэй гэснээс энэ бил хөрөнгөний чинь тэр брэнд тренд гэдэг юм чинь зөвхөн авилга их байгаа газар л их борлуулалт өндөртэй байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр ер нь бодоод үзэхэд ер нь хэрвээ бид төрн сургууль руугаа тэр эмнэлэг рүүгээ тэр очих ёстой тэр ядад тэр дэлхийн эрүүл мэндийн тэр юунаас чинь зөвлөд байгаагаар нь тэр 5% эрүүл мэндийн байр зөвлөдөг юм байл да 5% бай гэдэг төсвийн тэрэнд нь хийхэд л одоо 2 дахин хийгдэх юм шүү дээ. Тэгвэл наад эмчнэрийн чинь тоо эмчээр төгссөн зөндөө залуучууд байгаа шүү дээ. Тэгээд тэр эмнэлэг байр савн цаашаа байдгийг тэгэхээр эмч баашаа хоёр нь хоёулаа нэмэгдэх байх л та тэр эмнэлэг эдэр. Тэгээд нэг эмнэлгийг л бий болгочих гол тэр төлөвхийн төвдөл одоо тэгээд тэр халдварт нөө судлалын нөө үндэсний юу төв шүү дээ. Тинчээ тэр нэг бэлэг тэмчээ чи бааш ингээл яригадаад байгаа шүү дээ. Нэг хүний тэр гишүүн байна уу гишүүн биш вэ тэр хувийн хөрөнгө байна тэр нь одоо надаас сонирн биш. Тэрийг л авъя ахгүй нэ тэрийг л мөнгө яригдаад тэгээд явцгааж шүү дээ. Тэгэхээр одоо хажуугаар нь тэд нар ч одоо
Гişүүн хүн баашин барьчаад эмнэлэгтэй ярилцаад гэрээ хэлцэл хийх гээд янз бүр болоод идэг. Гэтэл төрөн тэгээ таг дүүгээ гүрээгээ суугаад идэг. Энийг ч ойлгохгүй ш. Тэгээд 29 он гэхэд 10 тийм төв хотод байгуулна, өдөр 5-ыг байгуулна. Бүрэн онцлогооны тийм эмнэлэг төвүүд гэсэн үг л дээ, эрүүл мэндийн төв гэсэн үг. Гэхдээ тэгээд чи одоо тэр хавдар судлалын бас төв гэж байна шүү дээ. Тэр тэн чинь одоо халдвартаас ч өөр юм байна. Хавдар судлалын тэр төвд чинь одоо бас нэг хүн анчлуулалтаа ер нь багассан анчлагаа гэдэг одоо бүхэл юм уу зүйл нөө машины эд ангишгэл хүн чинь олон л эд ангитай эд ангитай нэгтэн тийм чинь тэрийг одоо үзүүлж харуулах чил одоо бүгдээр нь үзүүлэх бол 14 нь одоо чинь эмгтэй нэг гэхэд 2 сая гардаг, эхтэй нэг 2 сая руу дөхдөг 10 тэр багц нь 10 баг юм. Тэгээ бодохоор энэ энэ дүн бидний амьдралд хэр тусах вэ? Хүнд ч дээ энэ залуу зөвл ярьж ин мөнгө төгрөгөө үзүүлээ үйл явуулахыг. Тэгэхээр төрөөсөө эрүүл мэнд рүүгээ анхаарахгүй байхад бид нар дороо бол одоо ийм байна, тийм байна гэж ярих нь одоо үнэндээ өөрснөө нөлөөлж чадахгүй ч. Тэгэхээр л одоо нөлөөллөө өндөрсгий нийлчи, олуулаа болъё. Ер нь давлгаалчи, салхилчилгээ дээш. Тэгжээж л энэ төрийг эхлээл тэр түшинлүүдийг хөдөлгөөнгүй болгох хэрэгтэй. Илүү дутуу юмд гар хуруугаад өрөөд мултарч ундаг, унахтаа зүгээр хамгаалах тор дэрэн дээр ундаггүй. Тэгээ тэр юм хомныхаа цаана ундаг тэр одоо монголчууд нэг хачин муугаа үргэлж яах вэ? Тийм тэгж хуушлах төрийн алба тийм хэрвээ нэр төртэй байгаад цэвэрс тоос шороогүй өндөө контор тасалгаанд амьдраа суугаад тэгээд гар хөлийн өвсөг зураад шийдвэр тогтоол гаргаад тэгээд амьдрий гэж бодож байгаа юм бол тэр хариуцлага байх хэрэгтэй шүү дээ. Тэр хариуцлага нь тэр авилга хүнд суртал тэрийг алга болох хэрэгтэй. Güç хувийн кинон дээр гараад шүү дээ. Хувийн том компаниудын тэр офис гэдэг одоо контор нь л доо тэр нь одоо төөнөлтөө удирдах. Шилээ ханы цаанаа тэгээ бүгд тэр манайхан ч одоо жирийн нэг анхан шатны сумын одоо контор гэдэгтэл бүгдээрээ шахуу нэг өрөөтэй шүү дээ. Гэхдээ энэ ч одоо яац ийцэн тэгээд орох уу гарах уу гэж асууж хөгсөн настай чихгүй зөвшөөрөл авч иж орно. Тэр одоо бас юу вэ? Тэгэхээр энийг дарганыг зүгээр нэг журманд нь оруулчихъя л гэдэг шүү дээ. Тэр өөрөө бүүз гарч ирээд уучлалтгүйгаа за та нарыгаа хүлээлгчлээ би одоо жишээ нь онлайн хуралтай байна юу ч гэдгийг захим хуралтай байна тэгээд ийм байх шүү гэд тайлбарлаа буцаад ордог. За тэргөө та маргааш уулзнууч гэдэг юм ингээд гүүгээ гараад ирдэг. Үгүй ёс суртахуун нь ер нь нэг ёс зүй ёс суртахуун гэдэг ийм ерөнхийгээр хэлж бол болохгүй, хуульчлахгүй болохгүй. Бид нар л өндөр ёс соёлтой улсууд. Нохоо хориоч гэдэг юм уу. Хашаагүй хэрнээ бид нар айл зөвшөөрлөгөө орж болохгүй нэ шүү. Би чинь айхтар ёс заншилтай ард түмш. Гэхдээ хуульчлаа л да. Тэднийг л хуульчилчи. Тэгээд тэд нар нөгөө дээдхийн суудлын оллоо суулгах чинь шамбатал. Гэхдээ тэгээд тэр их байгуул дээр уруугаараа зангаад нөгөөдгөө давраацсан. Үг хэлсэн ч хариуцлага хүлээхгүй нэ тэр их шиг. Тэрийг дахин зөвтгөөл яриад явж ил өнөөдөр зургатаар өчтөрчлөө гарч илээ. Гэхдээ нэг ийм ихүүд давартсан ийм хоёулцсан энэ байдлыг л болиулъя. Тэгэл хэдүүлээ доогоорох байдлууд нь аяндаа зогцсон сайжрна. Яг хөө тулсан газар зүгээр хэдүүлээ энийг төрөө өөрсдөө бүгдээр нэг цалин цавуутай болоод энийг ани том намдаад янз бүр бол хэн нэг нь урайлаач. Би оролцсон. Би хүн Монгол хүн. Гэхдээ нэг мянган төгрөг сар өгөөдгүй ядаж улиралд өгье л да. Гэхдээ боломжоор тэр чинь сайн дүрийн юм чинь. Тэгээд төсөв төвлөрүүлээд тэр нь одоо тэр зурагтаар концерт үзэл хурд хамтлаг мөнгө цуглуулаад хандуулж өгч чадчихлээ ш. Тэр шиг чинь тэрнийг нэвтрүүлэг бид нар бие биенийхээ сайн сайхны төлөө бие бинийгээ авч үлдэхийн төлөө цуглуулж байгаа 20 төлөм чинь тэр тоон гаргалдаг. Өнөг 50000 төгрөг манайх тавуулаа гэж хийхэд тэрэнд унжлээдэг, харагчлээдэг. Ил тод тэгэл тэрийн захиран зарцуулах их мэдлийн тэр энэ нийгэмлүүл үгүй. Тэр эмнэлэг домдолт бидний эрүүл мэндийн төлөө зөндөөл явцсан хөгсөн тэтгэвртэй гарцсан эмч домж эрдэмтэн мэрэгд байгаа тэднэр л үзүүлчих л та. Тэгэл тэргүүрээ тараалах чи. Тэгээ явах нь яваад идэх нь идэх. Тэгээ дотоодынхаа тэр боловсон хүчнийг бэлдүүлээ л та. Энэ дөрвөөс нь шахаж шаардаад бид нар яг үний хэрэг дээр биднийг 4 секунд төрөө ярьдаг ч гэх шиг. Нэг л өдөр байрын ч гэх шиг. Тэгэл тэдний төр болчих юм байл л да. Тэгээ одоо сонгуул өгөөл тэдний төр болчих нь шүү дээ. Бид нэ хараас нь татаж буулгаж чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй, хийж байгаа ажилд нь хяналт тавьж чадахгүй. Бидний хэн маань тэр зарагдж байгаа тэр үргэж байгаа тэр гэрээ хэлцэл тэр оюутлогоос гарч байгаа том цагаан удаа юмнуудыг юу гарч байгаа, хэдий хил гарч байгаа, юу ямар бүтэц бүрэлдэхүүнтэй тэр орчин нормтой хөтөрийн тэрийг мэдэхгүй шүү дээ. Гэхдээ тэрнтэй адилхан бидний гэрээг 50-50-аар хийж болно шүү дээ. Бидний хэн чаддгүй болвол тэгэл таанаа 50% гэж өгөхөд тэр цаашгаа тэр 100 шуудаан гараад эн чинь 3 жумж гэдэг юм ийм мэдгүй жишээлбэл шүү үлгэр ярил. Тийм энэ бол яг тэгэл ахаад нөгөө гэрээг ашигтай сайхан байсан сайн байсан зөв шүү гэж ярьцгаагаал явцгааж шүү дээ. Гэхдээ эн чинь одоо өөрсдийнх нь тэр батлсан хуулийн дээр байдаг тохуурхан доромжлно гэдэг тийм
хиллэг байдаг шүү дээ. Тэр хуулийн хиллэгэнд гэдэг ийм байх юм. Тэгээ энийг нь бол учир нь олохгүй нөө. Тэгээ энийг өөрчлөмөр санагдаж байна. Ер нь бол за тэгж байна. Нэг бол танилтай, нэг бол мөнгөтэй л хүн эмнэлгийн бараа хардаг хорвоо шүү гэж байна. Тэгээ нэг очрлохоор нэг очдөг юм аа зүгээр. Очр нь бол тэр очргүй явж үзээгүй зэрэг очрлоход бол очино. Аз тааруул 3-5 хүний дараа ч очино. Аз тааруул 30, аз таарахгүй 30-40 хүний дараа ч очино. Ер нь шарлаганд орон ихтэл аппарат нь очртой байдгийн шүү дээ. Бид нар хөл мөлөөр шаруулж лээсэн. Тэгээ тэр зүгээр чинь одоо нэг эмч хөдлөөл урдуур нь оруулах нь гэвэл одоо хаашаа байдгийг харин тэрийг ойлгохгүй юм зүгээр. Ерөнхийдөө бол тэр очроор явж л идэг юм байлээ. Миний үтсэн эмнэлгүүд тийм л байсан. За тэгээд иймэрхүү л байна. Тэгээд тэнцээ яг үнэндээ бол мөнгөтэй хийгдэж байгаа улсууд чинь тэр их мэдлэлтнүүд чинь та нар мэдэн шүү дээ. Шоронд орохоор сахартай юутай ийтэй. Тэгээд ардын хүүхдүүд тэгээд одоо алдаж энцнийхээ төлөө шоронд орохоор тэгээд тэд нар өвчнгүй ирвэл тэгээд тэд нар болохоор сахартай махартай эний тэрийг л шорондоо чивч чадахгүй тэгээд гараа явдаг байх нь вэ шүү дээ. Тэрнтэй адилхан эмнэлэгт бас тэд нар ч л нисэж байгаа шүү дээ. Тэд нар ч л нисдэг шүү дээ. Бид нар яаж нисдэг юм? Бид нар ханд үзэгдүүлээд гүйлдэнэ үү? Яг уу гайгүй шиг өр зээлэнд орчиход ах トゥ утэй бол азны юм тэгэл тэр шүү дээ. Ерөөсөө л тийм юм чинь. Тэгээ эрүүл мэндийн салбар яаж чад байгаа юм бэ? Харин ч бидний төлөө нойр хойлгүй зүтгэж байгаа штэ гэж энэ эсрэг тесрэг хоёр санал байна л дээ. Энэ хүн бүхний санал нийлэхгүй. Гэхдээ бидний энэ нэг дүгнэлтэн түрээд бие бинийгээ хүлээн зөвшөөрч чаддгүй. Яг энэ зэрэгтэй хоёр сэтгэл шиг ийм байгаа асуудал дээр тэд нар тоглодсон шүү дээ. Тэд нар яг тэгж тоглодог байхгүй. Жишээ нь одоо нэг үнэ мөнгөтэйнүүд нисдэг. Гэхдээ мөнгөтэй нь бид нар юм уу тэд нар юм уу? Тэгээд танилтаа бол одоо тэр очрын дугаараар урдуур орчдөг юм байна. Танилгуунууд нь ч бүгдээрээ пидг онцддаг байх зүгээр. Гэхдээ энэ санал сэтгэл чинь үнэн юм л ярьж шít. Үнэн л юм яриад байна. Гэхдээ энэ одоо энд бас нэг. Тэгэхээр тэр энд орно амраа гэдэг нэг хүн бичсэн байна. Тэгээд энэ юу гэж бичсэн байна? Тэр бидний төлөө бол нойр хойлгүй зүтгэж байгаа гинэ. Тэгэхээр энэ олон өнцгөөс харж ийн л да бид нэр зөөвлдөө тэгээ голч нь гарч голчл гэж байдаг ш төгс юм гэж байхгүй. Энэ бол зүгээр амьдрсан хүний үед би ямар эрдэмтэн мэрэгш байхгүй гэд яриад байгаа. Хамгийн гол нь би чинь 63 наслсан хүн шүү дээ. Амьдрсан юм ш. Төгс төгөлдөр нь хаа байгаа нь төрийн зохион байгуул төгс төгөлдөр нь хаана байгаа юм? Түүхэндээ ч байгаагүй ш. Хүчээр нэгтгэжсэн, сэлмийн дор нэгтгэжсэн, хатуу үйлчлэлээр зөв мөрөөр нь хэсэг удаан байлгаж исэн. Гэхдээ тэгэл янз бүрийн арга аргачлалыг минийх л зөв, чинийх л зөв гэж бахиралдаал тэрийг өөрөөсдийнхөө тайлбарлаад тэгэл 40 жил болцоогойлсон. Хатуу диктатур тэр нормчлалын нийгэм чи би амьдрсан жил залуусаа өнгөрөөсөн шүү дээ. Тэгэхээр мэдэн шүү дээ. Бидний санал зөрүүтэй голчгүй яг төв тийм зөв үзэл бодлого байгаа энэ задгай сэтгэл дээр задгай сэтгэлгээн дээр эдгээр сонгуулаа хийдэн шүү дээ. Тэгэхээр бид нар нэгдээ хаанаа алдсан бэ л гэдгийг нэмдэ. Тэгэхээр энэ яаж чад байгаа юм бэ ч гэд бид нар бол муулаачгүй л байна л да зүгээр энэ сэтгэлээ бичсэн хүн үзэж л байгаа. Төрөний залууч гэсэн одоо энэ дээр нь байгаа залууч гэсэн мөнгөтэй танилтаа бол явна штэ мөнгөгүй танилгүй бол тэгэл юу хорвоодоо гэдэг нь одоо тийм л бараг л тийм л хэллэгээр хэлж ин л да. Амьдрал шүдэл гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ эсрэг тесрэг байгаа. Гэхдээ энэний чи голч гэж байгаа штэ. Ер нь монголчууд их хайхдаг штэ. Голтой хүнтэй гэдэг. Хүний мөстэй хүнтэй гэдэг. Тэр мөс гэдэг чи голыг л яриад байгаа. Хүний голыг ном сумны голыг л хэлнэ. Тэгээд тэр голчийг л яриад байгаа. Тэгэхээр тэр бид нар бас голчтой байх хэрэгтэй л дээ. Ер нь нийлээд бол уур амьсгалаар авал. Тэгээд тэрүүгээрээ л нэгдэж нийлээл энэ сонгуул юмд нь оролцох хэрэгтэй байна шүү дээ. Тэрнээс биш бутархаагаараа байх юм бол үргэлжил тэрнээс дарга сонгох гэж нээж нэгдгийг эвтэй бол энэ төр гэл нэг үндэсний өдөртөгчийг хашгирцгаадаггүй тэр өдөртөгчгөл бахирцгаадаггүй яг үний хэрэг дээр тэднийг сонгох гэж эвтэй найралтай байх эвтэй бол гэдэг юм уу? Гэхдээ яг ийм юм дээр яг ийм өвчин өнөөдөр бид эвтэй байгаа шүү дээ. Бид бүгд маска зүүж байгаа би гараал зүүн. Гэхдээ бид бие биентэйгээ аятайхал байгаа шүү дээ. Төр нь харин дандаач муулна гэж юу ах вэ? Тэр чинь цаг тухайд нь олоод бусад улс хөрнөттэй тэр хөгжилтэй гэж байгаа орнуудыг өөрсдийнх нь үлгэрлэн дуурай жишээ авдаг орнуудыг бодвол харин манайх нэг яралтай тэр Монгол хүний нэг гүйлгүү тэр нэг тулсан газар хурцтай шийддэг шийдэлтэй их л сайхан гарсан. Тэгэл энэ дээр нь нэг муул ашгаад ах зүв зүйтэй тогтоо шийдвэр гаргаад тэгэл хэлгээл яагаад тэгэл татчирээ өнөөж ярилцаад байгаа одоо энэ эмчнэр чинь 20 цэрийн барайл тэгээ эдгийг л эмчилж чад. Бид одоохондоо бас боломжтой л байна. Тэгэхээр бидэнд монголчуудад учир шалтгаан байна уу? Ямар ч тохиолдолд
нэгдэд нийлэх, бие бинийгээ хөндлөх ухамсар байна, уламжлал байна, ёс заншил байна. Одоо ганцхан дахин ингэж алдаж, дахин хэсэг бүлгээр тоглуулж болохгүй. Энэ бол бүр аюултай. Ёстой бидний тусгай тогтнолч аюултай шүү. Ийм ховромтгай төр, ийм зүгээр юм аа гэдэг орон гүрэн гэж хэцүү. Одоо тэр 50 тонн алт зүгээр өгсөн тэр бороо гээл 5 жилийн тогтвортой байдлын гэрээгээр шүү дээ. Гэхдээ тэр одоо тэр мөнгө одоо энэ боловсрол руу эмнэлэг рүү орсон бол бид гасалж ганин жаах өнөдөр. Сургууль ингээд цөөхөн байна, гуруулаа сууж яах гэж ярих уу? 50 тонн алт ч дээ. Миний төсөөллөөр бол нарийн чамбаа өөртөө барих юм бол жижиг хотч барина. Станцтай барина. Гэтэл ийм юмыг зөвхөн нэг дарга нарын тэр засаг барьсан хэсэг усуудын гэрээ хэлцэл тэр тогтвортой байдал гэдэг юм дээр алдсан байж санацгаал та хүмүүсээ. Сайн санацгаа тэр хаанах хвчүүлээ нэг компани Австрали хвлээ хаанах хвлээ тэгээд тэр компанид 50 тонн шүү дээ. Тэгвэр галцсан шүү дээ. Татваргүй шүү дээ. Энийг эргүүлээ санаач би худлаа хүчтэй тэгвэл тэр хийсэн гэрээ хийсэн хүмүүсүүд нь ирээд дайралц. Тухайн үед нь яаж ийжсэн тэр хиллээ зогсож явахт нь хажууд нь байгаагүй зүгээр. Тэр чинь зураг телевизээр галцсан тоо. Тэгээд тэр янз бүрийн жолооч гүний гайл майл энэ тэр юм дээрнээс Монгол улсад ярьдаг шүү дээ. 7 хоногч үл хэд хоногч үл 200-аад хэлэрдэг ингээ. Гэхдээ тэр чинь тэгээд тэр олон жил ухсанд сайн муу байгаа л үлгүй. Тэрэнд нь тоолол бодчих шүү дээ. Тэгэхээр 50 тонн алтыг зүгээр гэрээ хийгээд алддаг. Тийм төртөө. Тэгээ бид нэр эмнэлэг сургуулийн тухай одоо ингээ өнгөрсөн хойно борооны хойноос цуунаа мөрөвчээр одоо тийм болчлоо. Одоо өнгөрөөгүй байна. Одоо ахаад бид нэр үргэлжилж байна. Тэрийг зогсоох хэрэгтэй шүү дээ. Тэр алдаагаа засах хэрэгтэй шүү дээ. Тэхийн тулд бид нэгдэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ нэг иймэрхүү чиг хандлагаар өгмөр байна гэд нэг нь одоо чинь би өөрийнхөө хэлэхэд нөгөөх залуу тэр тэндээс сая коммент үчигсэг бичээл тэгэл орцгоё л дээ сонгуульд нь. Тэрнээс би ямар нэгэн нам магтаагүй, хүм магтаагүй. Тэр хүмүүсийг харин ирээд ярьчаасаа тэр өөрсдийнхөө тэр намыг тэр өөрсдийнхөө тэр үзэл бодлыг яаж хамгаалж хаацаалж гардаг юм байна. Тэгж л бодож байна. Тэгээд та нар минь одоо эрүүл мэндийн сэдв шүү өнөөдөр. Тэгээд яг хөө зүгээр сайхан ярилцлаа, коммент гоё ирж जैन. Тэгээд боломжийг эн чин үдсэн өнцгөөс л харахгүй яах юм. Ерөөс угаасаа л тийм чинь. Хүмүүс тийм шүү. Их өндөр уул үлдсэн хүмүүс бол нэг жижиг уулыг хараад жижиг уул байна л гин. Уул огт үзээгүй хүмүүс бол ойгүй том уулаа л гин. Хүн чинь өөрийнхөө харснаар л ярина шүү. Өөрт нь мэдрэгснээр ярина шүү. Би алийг ч буруутгаагүй. Энэ хоёр чинь очиод үдсэн л байх нь очоод дугаараас жилгсэн ч юм одоо тэр мөнгөтэй танилтай хүн гэдэг нь илэрхий мэддэгдээд байна уу? Одоо шинэ эмнэлэг төзөөлөхтэй танилгүй бол 2 3 4 5 хоног алчих гээд тэр ч өдөө угаасаа л сурвалжлага дээр байна л та. Одоо тэр хүн суртал муртал гэдэг нь бол харин гарсангүй зүгээр миний хувьд надтай санал нэг л байна. Би ч гэсэн тэгж л бодож байгаа. Тэгээд одоо ч гэсэн энэ эмчнэр чинь тэгэл залуухан хөгшин ер нь бүгд ялгаагүй тэр үүргээ гүйцэтгэл тэр ямар гоё үг ухаанд нуучаа олж хилдэг чинь эрүүл энхийн манаа гэд ард түмний эрүүл энхийн манаа гэдэг байгаа шүү дээ. Хил дээр байдаг зэрэгтэй адилхан. Тэгээ одоо сайн л байна л да манайхан тэгэл ажиллаа л байна. 20 цэрийн дэглэмд бол сайн ажиллаж шүү дээ. Тусгай газар монголчууд гайгүй шүү дээ. Цалингийн нэмнэ гэж өчнөө яриад яхин тэгээ хэрэгждэггүй юм уу даа л гэж шүү. Тийм хэрэгжихгүй наадвал чинь тэгэл зөндөөл ярьдгийн бэлээ. Тэгээ банк санхүүгийн тэр нэг юу муу гээл бас л яриад байсан хүмүүс хэрэгжихгүй байна гэдэг. За уучлаарай энэ чинь. Байна уу, сайн уу? байна. Сайн байна уу. За холбогдлоо. Эрүүл мэндийн байна гэж байна. Тийм эрүүл мэнд өнөөдрийн сэдв. Тийм байна. Номер 1 олон юм. Монгол эрүүл мэндийн үний бодлоор бол нийгмийн даатгалыг төвлөрөхтэй чийдүүлэх хайтай болох гэдэг. Тийм. Тэглгүй яах вэ? Тэгвэл улсын эмнэлэг гэхгүйгээр хувийн эмнэлэг одоо очил дараа зураагаар утгуулж болмоо гэдэг байхгүй юу? Тийм шүү дээ. Харин тийм хин хөнгөл бүгдээрээ л оочр дугаар ярьж ин л да энэ холбогдсон ярьсан коммент үтж байгаа усуд. За яри. Дугаар яриад танд мэддэг хүн дээр ингээд тэгээд яриад байна л да. Ер нь бол тэр эрүүл мэндийн даатгалын юу гин ахтай яаж шийтгэхээр энэ солонгост
хөгжилтэй явдаг. Энэ надад харагдаад яалтайхан. Манайхан ч өдөөний прожектор аваад бичиж заашаалаа тийм. Тийм. Эмбэг үзүүлж байна. Тий, тэгнь авцарна. Маягтай. Даатгалын системийг яаж юм бол энэ чиглэлийг гаргаад өгөх бол таавал тийж одоо улсын эмнэлэг хувийн эмнэлэг дээр шууд очиж тараад бач үзүүлчихэд ажлаа бол боддог юм аа. За. Ойлголоо. Миний бодол хийгээд байна гэдэг. За, холоос холбогдож байгаа яриарэ. Надад их сайхан байна. Холоос холбогдож байгаа. За, ажил төрөл нь гайгүй юу ер нь? Дэжгүй нэг ажил хийгээд ингээд. Яамаа. Тэгээ эрүүл мэндийн энэ цайсан мөнгөн дээр нууцаа жоохон яахгүй бол ч одоо зөндөө инженер их юм зөвлөгчдөр энэ цалбар олцонд эмнэлэг байдаг багш нар зам биелээд үү. Тий. Манай сумаас үртэл зөндөө явцсан. Багш нар нуурчаа бол зөндөө ирээд ингээд хийгээл. Сабар хэлэгч байна. Эрн олцорлын тавцаа эмнэлгийн чиглэлийн усууд дээр одоо ерөөсөө шүү дээ. Тэгин. Оройд орцгоод байна. Яар. Одоо тиймэрхүү юм яа миний бодлоо. За, хугацаа байгаа шүү чамд. За, баярлалаа. За, та нар минь тэгээ сайхан эрүүлэнх байж байгаад бүгдээрээ тэгээд ирцгээгээрээ тэгээд улс орноо хөгжүүлээрээ. Тийм, баярлалаа ахын дөө. Баярлалаа. За, баярлалаа. Энэ солонгосоос олгож чинь, холоос олгож чинь тэгээд төрөний ярьдаг би юу гэж туу гинжтэй чинь. Манай сумаас багш нар зөндөө явчих юм чи солонгос руу. Залуухан багш нар. Тэгээ цайлан мөнгөнд өрөхгүй тэгэл явчихсан шүү дээ. Солонгос руу. Гэсэн эмчнэр бас байна гинэ. Тэгээ эмчнэр ер нь тасаг масгийн эрхлэгч энтер байсан тийм залуучууд хүмүүс ч байгаа гэж шүү. Тэгээ тэнд очиод одоо өөр юм хийгээл явж байгаа юм л дээ. Нөгөө хүний нэг жижиг үйлдвэрийн юу гэж хийдэг юм тгүү тэгэл цайлан мөнгөнд нь болоод тэгээ явж байгаа юм шүү. Тэр эн чинь их сони энэ залуу бас холоос холбогдгээд холбогдож байна. Тэгээ тэр одоо танил тал энэ тэрэгэл явдаг л байх л да. Тэгтэл зүгээр ер нь хувийн эмнэлэг, улсын эмнэлэг хоёрт нь хоёуланд нь тэр даатгалын сан систем үйлчлдэг болвол ер нь их зүгээр байна гэж нэг үрлүүл татаас өхөн л дээ тэр хувийн эмнэлэг та тэр нь одоо шийдлийн одоо яаж хийдэг юм байгаа тэр мэрэгжлийн ер нь нэг эдийн засаг эрх зүй судалдаг нэг тэр эрүүл мэндийн инээ тэртэй холбоотой тэр эм дангийн олдоц гаргаж тэр үйлдвэрлэлийн юм хүмүүн зохицуулж чадах тийм хэмжээний манайд мангалтаа би тэгж шийдэггүй манайд бол зөндөө байгаа зүгээр энэ байтга юм шийдчих усуд байгаа ш тэднийг л харин зөв зүйтэй газар нь тавьж чадвал тэгэхээр тэр эрүүл мэндийн даатгал яригдж байгаа. Тэгэхээр зүгээр би тэр нэг ухаантай даж нэг хөлөө уурт нөгөө солиулж явахдаа нөгөө унших ном байхгүй нэг хэдэн ном байхаар үнссэн. Тэн дээр нь тэр чөлөөт зах зээлийн хувьсгал буюу данхар төрийг төгсгөл болгох нь гээд байна л да тэр нэг хоёр залуу хоёр хүн л бичсэн билээ. Нилийн дээрч бичсэн шүү. Тэн дээр тэр нэг айрын чөлөө хүний тэр нэг Атлантын нуруу тэнийг гэдэг номыг баян жишээ авах юм аа. Тэр номон дээр тэгээд тэд нар одоо тарих угаач гэдэг юм юу ч гэдгийг тэр одоо нөгөө төлөвсөн лөө эдийн засаг чөлөөт зах зээл хоёрыг л харьцуулаад оролдоод байгаа. Гэтэл тэр багтаад байдаг тэр Америкийн хүртэл өөрснөө тэр төлөвсөн төлөвлөгөөтийг туршиж үзсэн юм байна. Тэр тааг үүсгэл үнийг нөхөр хэсэг туршиж үзсэн юм байна. Тэгээд тэднийхний тэр эрүүл мэндийн даатгалын систем өндөр насны эрүүл мэндийн даатгал гээд Medicaid ч юм Medicare гэж олон нэртэй сүүлд нь Obamacare гэж хүртэл даатгалын системүүд хүнээр нь нэрлсэн шүү дээ. Тэгээд тэр юм нь гараад явахаар дараагийн сонгогчдод нь сонгогчдоос тэр төрийг авдаг сонгогдож гардаг болохоор ерөнхийлөгч нар нь нэмсээр хагаад 20 дахин ч нэмэгдсэн. Одоо 20 дахинд их өвдчихнэ гэж баймиргүй. Тэгээд энэ даатгалын системийг яг тэр тунгийн таарсан хэрэгтэй хүнд нь тэгж олгодог болохоос биш хавтгай энтер гэдэг утгаар бол одоо энэ манайхны энэ хавтгай нөгөө сая сонгуулийн өмнө одоо 100 л баг нийгмийн халамжийн бүх төрөл чиглэл дээр нөхцөн шүү дээ. Тэгээ тэрнтэй чи адилхан ингэж самраад байвал өндийдгүй юм байна. Тэгэхээр зөвхөн хувийн минь бодол шүү. Би заагч биш. Тэр номонд итгээчгүй. Би тэр орчуулганы тэр нэг тархитлагаа угаах гэсэн нэг дэлхийн хавтгайч гэдэг юм уу тэр Фридманы тим юмд итгэдэггүй өөрийнхөө амьдралыг үзсэн үзэл бодлоо хайжууд нь харьцуул чигэнд дүгнж боддог хардаг бас бодно шүү дээ. Хүн чинь бодлого яг би ямар одоохондоо байж байгаа юм чи. Тэгэд бодохоор тэр
даатгал гэхээсээ гадна ажилтай болгоолоос манайх нин залуу юм бэ. Бүр нин залуу гэж хэлмээр юм бэ. 640 гаруй мянган сурагчл байна гэж бодохоор хичнээн залуус гадаад дотоод ажиллаж байгаа билээ. Тэг хичнээн залуу ажилгүй байгаа билээ. Тодорхой тийм яг сэтгэлийн хангасан цалин хэн хийж байгаа голоо зогоос нь цалин тэр чинь ажилтаа гэж үзэхэд хэцүү шүү дээ. Солонгос гаралгүй бол тэргээ гараа явчих шүү дээ. Тэгээ бодлоо. Тэгэхээр эн чинь эдний энэ амлалтын сонгуул руу явсан амлалтууд бол зүгээр л нөхрөө ангал руу унгааж эхэлж шүү дээ. Одоо унжичаал энэ дүүжлэг дээр гэж унмааргүй л байна. Тэгэхээр ажилтаа тийм залуу улс орныг ажилтаа болгочвол тэгээ тэр ээж аавгаа ах дүүнрээ харж үзэхгүй яадаг юм бэ. Тэгээд тэр эмнэлгийн чинь төлөө ялаал гарна шүү дээ. Тэгээд тэр өөрийнх нь эмчнэр дотоод нь хийвэл хямд байна шүү дээ. Адаглаад тэр нисдэг буудаг зардал чинь байхгүй болно шүү дээ. Ингээ бодохоор өсө юм бол нөгөө нэг жижигхэн ачмуухай орхоо ярьдаг шиг тэтгэрлөө очичоод байгаа юм. Ер сэдв бүхэн. Тэгээд одоо энэ цаашаа хичнээн үргэлжлэх мэдэхгүй одоо сүүлдээ одоо энээсээ бүр тэрлөө очиод авахт бүр сүүлдээ залах чинь. Үгүй тэгээ нөгөө нэг хэдэн хачин дараа нь очдог. Тэгээ нөгөөдөл нь ясуртгүй ярих чинь баг. Уг нь зүгээр жоох ичмэр юм байгаа шүү дээ. Хүн чинь голтой байхыг боддоо шүү дээ. Би бас өөрийнхөө гол усныханд голтой байхыг боддог. Нэг залчихгүй тэр хулгай хийчихгүй бай гэж боддог. Зүгээр хугацаа товлж жагаад тэр хугацаанд байж чадаагүй удаа надад байсан. Өчнөөл байсан. Зүгээр хүний амьдрал юм бүхэл байд. Гэхдээ харин хамгийн гол нь хулгай хийчихгүй бай гэж их боддог. Ягаад гэвэл тэр би хүүхдүүдтэй үгүй яах вэ миний хүүхдүүд аав миний хөрөнгө мөнгө цуглуулж өгөөч гэсэн нэг босдын өөдөөс харах нэг нүүр бардам харах нэр төр үлдээлээ гэдгүй чи сайхан шүү дээ. Тэгэхээр эднэрт тийм тэр бүр нэг Монголын нэг тийм өчүүхэн гол чадгалтай хүний мөс гол. Тийм болоод төрөөс хулгайлж байгаа. Төрийн алба хулгайлж байгаа. Яагаад хулгайлж байгааг би хараагүй. Гэхдээ тэр чинь өөрөөсөө бүр улсын их хулгайч гэдэг нэвтрүүлэг бүртэл гарсан юм. Гэхдээ тэгээ юугаар тайлбарлах юм? Тэр ертөнц орчлон дэлхийн кино ном зохиол дээр дүүрэн хэлсэн байна шүү дээ. Гэхдээ тайлбарлаж чадахгүй хөрөнгө бол угаасаа хулгай. Тэгээ тэр биел хөрөнгө идэх бол хулгай л гэдэг. Энийгээл энэ зүйтэй бид нар оршин тогтхын үндэс болсон энэ боловсрол ирээдүгээрээ эрүүл мэнд рүүгээ хийл та. Тэгхийн бол тэхийн тулд бид нар яах ёстой? Төрөөл цэвэр зэгтэй. Төгхийн тулд яах ёстой? Тэр төрийн албаны хуулиудыг хуйгалсан байдлыг задлах хэрэгтэй шүү дээ. Хүн боцоод зүгээр албан тушаалаа өгчөө ялгүй үлдэх гэж юу байдгийг. Хэрвээ гэмт хэрэг хийсэн юм бол тэр шийтгэлээ хүлээх л ёстой шүү дээ. Өөр төлбөрөөр төлөх ёстой. Би зүгээр цөөхүүлээ тэднийг нэг хүн болгоч нэг шорон татаан шонт үзэн гэдэг юм тийм муухай яриа эргэлмээргүй. Би тэгж хүсчихгүй байна. Зүгээр бидний юм алдсан бол өөрсдөө сонгож гаргасан юм чи буцаагаад олж авъя л та. Тэдний саанаас нь ч байдгийн яаж чангаад ч байдгийн. Тэр чи одоо учиргүй шатаагаар гараа ичээгүүл бол бас өөх ах бараг нь олдох л байлгүй. Төр дахин шургуулахгүй л бай л та. Ийм байдлаар л ярилцъя гэж бодоод байгаа хүмүүсээ. Тэгээ та нартайгаа сайхан ярилцлаа. Та нар минь одоо энэ санал хүсэлтээ бичиж байгаараа манай нэвтрүүлэг бол 2 дахь 4-т хагасан шүү дээ. Мегмар бүрв бямб. Энэ одоо энэ төмний захиас чи явна. Тэгэхээр энүүгээр дараагийн сэдв юу байх вэ гэдгийг бичиж болно шүү дээ. Одоо биднэрт бичлээ гэхэд одоо ингэ хэлжлээ гэхэд одоо тэр найрлагчийн тэгээд одоо тэр сэдвийн чинь тухай л бид нар ажиллах болно шүү дээ. Сурвалжлага хийх болно. Тэр ийм байна. Тэгээд та бүхэн бусад тэр өөрсдийнхөө группд шеэрлээрээ. Тэгээд хэдүүлээ энэ нэг хитгэе үлдсэн богинохон хугацаанд бидний 4 секунд төрөө барьдаг гэж нэг энэ заачууд тэд нар хэлж яахгүй. Би хуурж эхэлж шít. Төлөөллийн засаглал гэдэг утгаар хуураад өөрсдөө хууль дүрм зохионо. Бид нар араас нь хууль дүрм санаачлж өгж болохгүй. Би шинэ хүсэд мөрөөдөд байгаа тэр төрийн албаны цэвэр байдлын хуулийг эрдэмтэн мэрэгдээс нь гуугаа төвгөөд гүүгээд гадаа салхинд гарч яхад нь та энэ тухай юу гэж бодож ийн гэж гүйж хагаад иймэрхүү байвал дарга нар ямар уу инээ тэрэ гэж гуугаад одоо би нэг яах вэ нэг цэвэр төрийн төлөө бас нэг яах вэ нэг 3-5 хоног гүйчихэд тэгэл тэр санал юугаа өсөлтөд оруулахад яаж болох юм? Би хөө санаачлагч биш. Тэр чинь тэнд очисон хүн санаачлагдаг баг. Гүү хотлоо авахгүй энэ зал тэнд очисон хүн бидний хүслээр хууль хийх ёстой. Би тэгж бодож байна. Тэгүүлэхийн тулд бид нэр өөрсдийнхөө хүнийг тэдний тэр нэг өгсөн нэг тортой юм 3-5 цаас тэр гаруул тэдийн үгэнч гэдэг юм та нар бүгдээрээ мэдж байгаа юмар би ямар худлаа бичсэн юм шинж гарахаасаа өмнө тайв гарсныхаа дараа тайвч гэдэг юм уу энэ бол биш ээ энийн тэрийн 4 жил идэхгүй та минь хүмүүс минь мэдж байгаа тэгэхээр тэгсэн ма тэд нэр хулгаална шүү дээ тэгж мөнгө хийсэн ч хулгаалахгүй байх юм ойлгомжтой шүү дээ хин мөнгөө зүгээр ингээд нэг төрийн албыг аятайхан цэвэр зөв хаахын төлөө намдаа сонгуультаа гэж өгж явдгийг.
Тэр чин тэр мөнгө 10 100 нуглах гэж 1000 саяч нугалж магадгүй. Тийм юм руу явцгааж байгаа улсуудаас яаж ариун нандин юм гордох юм? Тэр чинь бол одоо дамбга хэлээр нөгөө кинон дээр нь гардаг ариун явдлаа гэдэг чинь юмгээ өгнө. Үгүй энэ дээр болохгүй хүмүүс нь би тэгж бодож юм зүгээр. Дахин хуурж мэхлүүлж заллуулж болохгүй зүгээр. Тэрийг бол та бүхэнтэйгээ ярихгүй одоо өөр хинтэйгээ ярих үү би. Энд чинь одоо цоног хугацаанд өгчлөө. Цаадуур чинь тэгэл одоо бүгд ухаантай бас. Одоо эрүүл мэндийн чинь шаагаж өгнө шүү дээ. Одоо одоохон тэг н одоохон ингэнэ гээл шажгин чинь зүгээр. Тэгээ яг үний хэрэг дээр одоо хин хийхгүй яаж хинд нь яаж итгэх юм? Ганцхан тэднийг дураараа аашлдаггүй болгочихъя. Дураараа аашлах боломжгүй болгочихъя. Тэгээд тэр дарга нарын тухай хуулийг л хийчихье. Буцаага татдаг бай зөвхөн их хурл биш шүү дээ. Сумын даргач байж болно шүү дээ. Тэгэхээр чинь тэгээ өөрөө өөрсдөө хян барьна гэдэг нэг сони юм ярьцгаад иргэдийн хуралд олон улсууд суманд бол сумын даргаа гаргачаад одоо тэр бүр гол ажиллана. Тэгчээд дараа нь тэрийг хянаад таалагдахгүй бол анх шатны хуулийн дээр сум үнэмшмэр их гоё юм байл. Засаг дарга нэг удаа дургуутсан татгалзан хоёр дахь удаага өөрөө огцорно гэдэг. Хизээч хоёр дахь удаа татгалзан огцорж байгаа даргаыг хараагүй. Яаж тэр чинь нэг намын гисдэг нэг бүлгийн нэг одоо эдгээр өөртөө гадаад ирэх хэлнэлтэй парагцын тим усууд чинь унгаалаа хитэн дотроос нэгийг солино шүү дээ. Өөрсөнд нь төсөлтийн дээр өгөөг багуул нөгөөдг. Эсвэл шууд жоохон ялгууртай өгсөн ч юм уу. Ердөө ийм нас дарга солигдож байгаа болохоос биш тэр сум орон нутгийн тухайд одоо нэг энэ тентхийн ой боллоо сумуудаа авлаа гэхэд очиход тийм ш та нар бүгдээрээ мэдж байгаа нэг хөшөө баримл барь яваад тэр нэг ширгэж барьж байгаа нуур цөөрөндөө далын хийчих гэсэн галс дарга баг. Байна уу сайн уу? Байна сайн уу холбогдлоо. За. Холбогдлоо. Эрүүл мэнд тийм эрүүл мэнд. Гото сүүлийн энэ эдгээр онгоцноос хойш эрүүл мэндийн салбар шиг нэг үнцэтэй. Тийм ээ тийм. Салбар байхгүй байна шүү дээ. Тийм ээ тийм. Тэгээ одоо энэ асуудлыг бол одоо сонгуулийн өмнө бол бүх окей сайхан байгаа. Тэр байтугай одоо эрүүл мэндийн салбараас хатан эдэн тодроод сөхөө байгаа хүмүүс ч одоо их шүүмжлээд эрүүл мэндийн салбар хамгийн шүүмжлэлтэй хамгийн ярих сэдвээс одоо анзаарч яхад тэр талаар дуугарч байгаа нэг чалга. За. Асуудал шийдэгдсэн гэж ойлгож байгаа болтой юм. Энэ корона чинь өнөөдөр энэ Монголын эрүүл мэндийн салбар ямар байгааг тодорхойлоод байгаа юм шүү. Та дээр юу гэж бодож байна? Хөө би чамтай адилхан байна. Энэ төр засгаас тогтоо шийдвэрээ зөв гаргалаа 20 царэ зарлалаа. Тэгээд манайхан ч гэсэн энэ зөөвөр тээврээр энэ гаднаас татаж ирж байгаа тэднийг цэвэр одоо нямба байлгаж байгаа тэр одоо нөгөө нэг төр төдөлзүүлж байгаа энэ нэг байр сав энэ тусгаарлаж байгаа байр сав энтрийн их л гайгүй зохиол байгуулж байгаа юм шиг байна. Тэгээд би энийг одоо нүдэрээ харж байгаа юм чихээрээ сонсож байгаа юм ч одоо итгэлгүй яах вэ? Энэ удаад бол сайн байлаа. Гэхдээ тэр одоо энэ тахлаас өөр хамааралтай өвчин зовлон тэр эдгүүлт эдэр дээр л хүмүүс санал гомдлоо ярьцгааж байна л да. Гэхдээ энийг магтахгүй вэ гэж яах вэ? Энэ одоо сайн байлаа. Миний хувьд бол их юм зүгээр эдгэж जैन тэр байр савндаа байлгаад тэр дэглэм мэглэмийг бариулж जैन. Тэгээ энэ дээр бол юм бүхний чинь муулах хэцүү тэгээд. Тэгэхээр зөв ерөнхийдөө нэг хэсэг тулсан газар нэг юмар хүнийг тэгэд тайлбарлахгүй л дээ. Хэрвээ жишээ нь одоо би баахан мал туудаг одоо хазаар гүйлгдэг хулгайлчдаг гэсэн үг л дээ. Нөхөр байж байгаа л нэг хүний нэг туранхай зараач хэрэг байхгүй нэг бярууг шавар тунцсан бярууг авчаал өгвөл одоо тэр хүн би одоо хулгайч биш болохгүй л дээ. Жигтэйхэн сайн хүн болохгүй л дээ. Гэтэ тэр юмыг тэгж хамж үлдээд байх чи одоо хаашаа байдгийг чи юу гэж бодож байна? Миний хувьд бол үнэхээр одоо эрүүл мэндийн салбар нь найдвартай. Үнэхээр одоо тэр одоо эрдэнэ төшөө мөшөө тодорсон ийм гайхалтай найдвартай салбар хэмжээнд хөгжсөн баталгаатай гэж үзэж байгаа бол одоо энэ халдвар одоо түгээгүй энэ одоо нийт улс орны хэмжээнд ингэж хөл өрөөд байх нь бол илүү цааш гэж байна. Тэгээ энэ чинь ч одоо засгийн газар коронагийн одоо энэ одоо хийх ёстой ажлаа хийж байгаа улсууд
Харин үнэхээр энэ салбар нь найдар итгэл найдар хүлээж чадна гэж ойлгож байгаа бид. Харин төл засагтаа энэ салбарынхаа хөгжил баталгаанд найдаад хэвийн ажлын хөтөлбөрөөр өргөжлүүлээд явж явах хэрэгтэй. Гэтэл одоо ингээд улс орныхын хэмжээнд ингээд бүхэлд нь ингээд хөдөлгөөний хойчихсан байж байгаа. Өнөөдөр зүгээр энгийн одоо орон нутагт яа та орон нутгийн хэдвэр яаж орж ирж байгаа шиг байна. Одоо аль ч сумд одоо иргэдийн хурал нь оролдохгүй одоо ингээд асуудал 3 сараас хойш бүхэл хагас жил одоо ингээд зүгээр л гэж яа шалтгаан нь юу юм? Корона. Корона гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээний бүслэгтэй тагт одоо тэр өвчнийх нь өөрийнх нь тэр дахалт нь хэмжээ хязгаартай болж тэрэндээ тохирсон одоо юу эрүүл мэндийн хамгаалтын одоо арга хэмжээл авнах гэсэн ш тэр чигт нь одоо ингээ бүх одоо амьдрал үйл хөдлөлөө хаачаад бүх тайлбарт одоо бүх юмгийн шалтгаан тайлбар болгоод тайлбараа тийш нь тавиад одоо улс орны асуудал чинь над эрүүл мэндийн салбар баталгаатай хөгжил нь итгэж болох хэмжээнд байгаа юм бол яагаад одоо заавал ийм хэмжээнд хүртэл одоо ингэж юм хөл хорьчих юм бэ? Биднээс ч болоод энэ дахны дамж хөдлөхгүй боллоо. Одоо энэ босод энэ бүхэл юм ч хөдлөхөө айлш. Та бол мэдээж 20 юу гэдэг юмчтэй би таныг ойлгож байна мэдчихэв ярианаас ч. За. Би бол арай эсэг байсан үртэй. За ойлголоо. Байлгүй яах вэ чи хүү юм чи байж шүү дээ өөрийн бодол. Энэ чиний юу яачлаа? Хугацаа чинь болчлоо ах энэ дөө. Бусдыг авъя. За баярлалаа. Баярлалаа холбогдсонд баярлалаа. Энэ залуу бол тэгэж нийтээр нь 20 50 дахь хэрэг байсан юм уу гэж байна. Тэгээд энэ миний бодлыг миний бодол гэж багт. Энэ ч одоо яг энэ цар тахлыг хичнээн бид нэр эдийн засаг сулж бай, ямар ч бай, өртөө ширтээч бай. Бага боломжоор ингээд хааж хориод эн чин хорио цээрээ бариад ард иргэдийн ухамсарч байна. Одоо тэр хэвтэж имжлүүлж байгаа улсуудыг чинь этгээгээ гаргаж ийн гэдэг чинь эмчнэрийнх нь ур чадварч байна. Тэрийг одоо засгийн газрын гаргасан нэг цаг үе болоод энэ харин хурц зоригтой байж чадсан. Харин зүгээр ингээд бусад орнууд чинь ер нь хамаагүй шух юм бидний эмзэг штэ бид нар зөв хүлээ зөв. Тэгэхээр гайхалтай урдтай. Тэрс турсан газар зөв шийдвэр гаргалаа сайн байл гэсэн штэ. Гэхдээ зөв сайхан юм шиг сайн байх хэрэггүй тийм. Гэхдээ нэг сайд дээр авчиж тохоод байдаг бол ойлгомжгүй байхгүй юу? Гэхдээ тэгвэл өөр сайд байсан бол тэрнээс түргэн засгийн газарт өргөдөл чирэгдэл өгөөд өшөө эрт бариад авч байсан билүү? Өшөө эрт энэс айхтар эдгэх чадах ч байсан билүү? Химж идэх сайдаас хамааралтай үгүй шүү дээ. Эмч эмнэлгийн ажилтнуудын ур чадвар тэр ямар амьсгалын замын өвчнөд яаж тулгуудгүй. Тэгээд тэр тэнцээ сайд хүн одоо тэр эмчилгээний аргачлалыг заах уу? Тэр хүн одоо ганцаархнаа тэгээд одоо энэ баашинд ингэн тэр баашинд ингэн гэдэг эн чинь хэдхэн сарын өмнө тэр бэлэгтийн баашинд яриад төрөөслөх юм яриад явж исэн шүү дээ. Тэгээ эдгээр зүгээр нэг хуучин социализмын үед гардаг шиг нэг юм байдаг шиг нэг юм үйлдвэр сайхан ажиллаад ажилчин маструуд инженерүүд сайн ажиллаж яхад дарган шагнал аваад гүйдэг шиг нэг одоо нэг ийм л юм хийчихин тэр саяны залуу ярьж ин тэр ямар эрдэнэ биш л зааршгүй хаа тэгээд нэг айхтрал шагнал авсан юм бахоо тэрийг одоо би мэдэхгүй юм байна тэр бүрэн бүтнээр ч чадахгүй юм байна ер нь зүгээр бодоход л ямар нэг юмыг хэн нэгэн дээр авиж тогтогч нь бол хэцүү зүгээр баг бүрэлдэхүүнээр ерөнхийдөө зөв ажиллаа тэр чинь сайдынх нь үйл ажиллагаач байгаа шүү дээ. Тэр шагналд нь бол байгаа мó үйл ажиллагаанд эсрэг байр суурьтай байна гэж байна. Үнэ. Тэр миний нийгэм амьдарч ирсэн нийгэм ч гэсэн үйлдвэр сайхан ажиллахад үйлдвэрийн дарган шагнуулдаг тийм үе байсан. Тэгээ аргагүй нэг бусдыгаа оршуулчаар манлайлаад төлгөө нормо 200 300 хийгээд эхлэх юм бол тэгээд аргагүй нэг авраг аслан баатар өгдөг л байсан. Тэр тухайн хүний өөрийнх нь тэр хүнээс гарамгүй ур чадвар тэр төсвөр төвчээлийг үзүүлэлт. Гэхдээ дарга шагнадаг бол дээрвч байсан шүү. Одоо ч байгаа л юм бэ. Саяны залуу шагнуулсан ямар инэрэлт авчлаач гэнүүд гэж байна. За та бүхэндээ баярлалаа. Тэгээ та бүхэн нь одоо энэ сайхан холбогдлоо ярилцлаа. Би зөв юмыг зөвөр нь сайн юмыг сайнаар нь ярилгүй яах вэ? Гэхдээ нэг удаагийн цаг зуурын үзэгдлээр тэнд байгаа бүх тоглолтыг алга болгож арчиж болохгүй. Тэр нь бол бид нэг юмдээ санал нэгтэй байлаа сая. Эмч эмнэлгийн ажилтнууд совилогч асагч нар бол муусан хүн алга сайн байна л. Тэр оочор дугаар тэр ачааллыг бүгд ярьлаа шүү дээ. Тэгэхээр энийг чинь бид нар ямар дороос нь янзлчих юм чинь тэнд нь л янзлаа шүү дээ. Тэгээд тэр төсөв мөнгө хаашаа
алга болж байгаа яадаг ийдэг тухай тэр 55 алтны тухай ч ярьлаа. Та нар тэгээ зөв сайхан ярилцаараа дараагийн сэдв рүү нөлөөлөөрэй. Тэр сэдв мэдвэ захиалж болно. За одоо ингээд 2 дахь 4 дахь хагасан шүү дээ. Мегмар пүрэв бямб гаригуудад энэ төмний захиас явахын нэвтрүүлэг явна шүү дээ. Сэдв телевизийн. Тэгэхээр та нар минь тэр комментаа сайн бич тэр өөрсдөө байдаг групп энэ төр шеэрл тэгээд бөөгнөр жавын олуулаа болъё. Тэгээ санс сэтгэлээ хэлий, уур амьсгал бий болгоё, зөв болъё, чадлаараа л бай. Ямар ч байсан нэг дахин ингээл хинч мэдээж нэг мэрэгэн цэцэн болцоочвол нэг хачаа хачин гадна дотны үг хэлээр төр ус тайлбарлаад нийгмийн тогтолцоо тайлбарлаад тэгээд энэ тэр юм аваад одоо аргагүй ихэн тэднийг дургаа тэр нэг унссан орчуулсан нэг хэдэн номын нэр усыг одоо хэлэхээс яах вэ тэр. Гэхдээ тэрэнд нэг тэрийн нэг та нартаа нэг гайхуулгацсан ч юм уу яах гэсэн ч юм уу ярьсангүй зүгээр байдгийн байна лээ. Тэгээ тэр нь их данхаагаад хэцүү юм байлээ. Харин нөгөө талдаа ажил төрлөө бид нэр хийгээд босоод ирэх юм бол нээх их эмнэлгийн төлбөр зэргийн юм дээр нэг төрөлтөд байхгүй болох байх л гэж бодож байна. За та бүхэндээ баярлалаа. Сэдв телевиз төмний захиас нэвтрүүлэг байлаа. Холбогдороо шеэрлээрээ дамжуулаарай. За та бүхэндээ баярлалаа. Холбогдсонд баярлалаа. Сан сэтгэлээ солилцсонд баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. Залуучуудаа та нар хэрвээ улс төрийн идэхгүй байвал та нар ирээдүг тэд тулгаалсаар л байна. Ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ажилгүйд ядуур хамгийн их өртөнхий байгаа хэсэг нь бол залуучууд, эмэгтэйчүүд байна. Ард түмний одоо зогоон дээр дамтгүйгээр Брэнд бол тэдний сонголтоо. Бидний амьдрал энд өрнөдөг. Бидэнд харин 2-3 метрийн боломж байхгүй. Алга. Хотод амьдрэх болооч өдөөнөөч амьдралтай. Тэгээ бид нар одоо хайчих уу? Сорон дээр очих уу? Төлөг улгаасанд нь бол хууль үйлчлэнэ. Төр улгаасанд нь үйлчлдэггүй ийм л цаг үед бид нар амьдарч байх шүү дээ. Чамаг хятадуудад зараа явсан дараа чи гадаадад офшор гараа явчин чи яа? Миний мэдэж яв. Мэдтiin үү? За мэдхгүй. Бидний ирээдүйн боловсрол бизнесийн өгөөш байх ёстой гэж үү? Монголын ард түмний ялалт байх ёстой юм. Хамааг доромжилж бодно. Монголын минь доромжилтаа бид зөвшөөрөхгүй. Би Монголынхаа эмчнэрт итгэдэг, бахархдаг. Харин тэд итгэдэггүй, нисдэг. Энэ улсыг хөв тарах цаг нь болжээ. Ийм л баас юм аа. Ард түмэн өөрснөө үзэг хараг. Тэгээд ингээд дээрлэхүүлээ сууж. Би 8 жилийн өмнө энд сууж ирсэн. Одоо зогсож байна. Төр өөрчлөгдөн гэсэн миний мөрөөд биелээгүй. Харин та нарыг